За өнөөдөр ингээд би Батбушаахтайгаа нийлээд энэ олон бас улс төр нийгэм иргэний боловсролын талаар сонирхдаг, ондын мэдлэг авахыг ингээд хүсдэг олон залуучуудынхаа хүсэлтийн дагуу ингээд удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу иргэний боловсролын чиглэлээр, улс төрийн боловсролын чиглэлээр, улс төрийн намуудын талаар, улс төрийн үзэл санааны талаар ингээд сурал контент хийхийг ингээд Батбушаахаас урьж байгаа ингээд бид харилцан ярьж байгаа өнөөдрийн бичлэгийг ингээд анх удаа эхлүүлж байна. Тэгээд өнөөдрийн ингээд хойш суурлаар бид энэ олон сэдвүүдийг тус нь ингээд задлаад хүмүүстэй ингээд ярилцах болно. Тэгээ ягаад Батбушаахын маань болохоор хүмүүс ягаад олон удаа хүсээд яриад зэрэглээ Батбушаах маань одоо Монгол улсад бас иргэний боловсролын чиглэлээр нэлээд олон жил ажилласан. Иргэний боловсрол, улс төрийн боловсролын чиглэлээр одоо ч ажиллаа хийсээр байгаа. Тийм учраас би хэлбэрээр ийм контент үйлдвэрлээд үлдээе гэж хүссэн юм аа. Тэгээд өнөөдрийн анхныхаа одоо сэдвийг бол эхлэхдээ улс төр гэж юу юм бэ гэдэг энэ асуудлыг ингээд эхлэе гэж бодож байгаа. Тийм. Тэгээд яагаад энэ асуудлыг энэ улс төр гэдэг энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр өнөөдөр Монгол улсад одоо хүлтэй нэг хүмүүсийн иргэдийн дунд одоо нэг жоохон мухардлын байдалд орсон байна. Тийм. Улс төр гэдгийг ойлгохгүй. Ер нь улс төр гэдэг чинь их бузар булаа муу мухай юм байна. Тийм. Улс төр гэдэг бол нэг цөөн хэдэн улс төрчдийн хүрээнд явдаг асуудал юм байна гэдэг. Ер нь их олон асуудлууд ингэж давхцаад явж байгаа. Тэгээд энэ асуудлаар ч гэсэн залуучууд ер нь байнга асуудаг. Байнга энэ талаар мэдээлэл хүргээч, энэ талаар ингээд бидэрт нэг жоохон юм яриад өгөөч гэж их олон хүмүүсийн хүсэл төрдөг учраас энэ анхны сэдвээ улс төр гэж юу юм бэ гэдэг сэдвээр эхэлж байгаа. Тэгээ бидний контентууд бол одоо энэ ч мэдээж цаашдаа ингээд залуучууд өөрсдөө хөгжөлтөнд зориулаад онлайнаар интернетээр энэ сэдвүүдийг яаж авах вэ, яаж түгээх вэ гэдэг талын бас ингээд давхар ингээд мэдээлэл түгэхтэй холбоотой юм. За тэгээд Төвшөөх руугаа камераа шилжүүлээ. За тэгээд ямарсан ингээд бүх контентуудыг минь алгасгалгүй үзээд өдөрөө тэгээд идэвхтэй бидний түгэнд дэлгэрүүлж одоо лайк ширээ дараад цааш нь дэмжээрэй гэж уулзаад тэгж хүсэх вэ. Тэгээд ямарсан залуучуудтай зориулсан, ирээдүйн монголчуудтай зориулсан контент үйлдвэрлэх саналыг мань дэмжиж хамтарч эхлүүлж байгаа ахтаа баярлалаа. За тэгээд эхний сэдвүүгээд улс төр гэж юу вэ гэж хэлж яхаа. За тий. Тэгээ ер нь Монгол орн ингээд ийм хаалттай төгжигдмэл хуарангийн социалист одоо тийм коммунистик хэмтэй орн байж байгаа. 30 гаруй жилийн өмнөөс ингээд нээлттэй нийгэмтэй ардчилсан улс төрийн дэглэмтэй ийм өсөлтөнд одоо нэг хаалттай биш нээлттэй улс төрийн системтэй ийм орн болоод их удаж юм л та тийм 30 гаруй жил болчихж байна. Гэтэл энэ хугацаанд хүмүүс улс төр гэж ярьж байгаа юм юу юм бэ? Улс төр гэдгийг одоо ер нь хүнд хамаатай юм уу, хамаагүй юм уу? Энэ талаар бол ойлголт мэдлэг маш нэгэн хэвээр байна л да. Тэгээд ерөнхийдөө юм ганцхан манай Монголд ч биш ер нь дэлхийн нийтээр энэ улс төр гэдэг юм ойлголтын хүрээнд нэг хоёр ерөнхий хандлага байгаа. Яг энэ улс төрийн тухай одоо ингээд ярихдаа хоёлаа аль болох нөгөө академик биш тийм ээ. Энгийн жирийн хүмүүст ойлгомжтой байхаар одоо ихтэй сургуулийн тийм оюутнуудад улс төр судлалын хичээл зааж байгаа юм шиг хэлбэрээр биш. Зөвхөн жирийн хүн ингээд ойлгогдохоор те ингээ энгийнээр далд ярьж тайлбарлах нь илүү оновчтой болох байх л да. Тэр энэ улс төр гэдэг энэ ойлголт бол дэлхийн нийтээр ингээд хоёр үндсэн чиг хандлага байна. Юуны өмнө эхлээд энэ бол энэ улс төрийг энэ цаг хугацааны хувьд эртний үеийн тэр улс төр одоо орчин үеийн улс төр хоёр хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг товчхон ярихаас эхлэх нь зүг бахал да. Хуучин цагт бол тий одоо нэг 16 7 8 дугаар зууны үед тий улс төр гэдэг бол зөвхөн хаад ноёд ихтэйцүүд тийм ээ. Тэр нөгөө мяндагтан ламнаар одоо сүм хийдийн өдөрдөгч нар ийм хүмүүсийн феодлуудын хүрээнд яригддаг ийм их мэдлийн хүрээнд их мэдлэгтүүдийн хүрээнд хэрэгждэг, яригддаг, тэнд байдаг ийм үзэгдэл байсан баггүй юу? Жирийн олон түмэн тэр хүн амын тухайн улс орныг бүрдүүлж байгаа хүн амынх нь одоо
80-90% нь бол улс төр ямар ч хүртээлгүй хамаагүй угаасаа тэр хүмүүсийг улс төрт оролцуулдагчгүй улс төрт оролцох нь угаасаа хориотой ийм ба. Энийг бол хаалттай улс төрийн хаалттай систем гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгээд 17 дугаар зууны сүүл үе 18 дугаар зууны ихэнх үеэс эхлээд Европ энэ улс төрийн хаалттай системийг эсэргүүцэж эхэлсэн ба тийм. Ингээд үгүй юм байна. Энэ улс төрт чинь юу хүн болгоо оролцох хэрэгтэй юм байна тийм. Дан ганц эрх мэдлэгтнүүд бидний хувьд яг ингээд шийдээд яваад байж болохгүй байна. Тэгээ энэ хөдөлгөөн бол бүр 16 дугаар зууны үед бол Англид эхэлсэн те тэр нөгөө нэг Велик харт гэж нэрлэдэг те. Их харт гэж нэрлэдэг те. Хаан эзэн ба жижиг феодлуудын хооронд байгуулсан гэрээ хэлбэрээр анх эхэлсэн те. Ингээд улс төрд ингээд зөвхөн нөгөө элит биш. Ер нь ингээл 2 дугаар үе, 3 дугаар үе тэгээ сүүлдээ бүх хүмүүсийг оролцуулдаг юм нээлттэй дэглэм тогтсныг бид нар арчил гэж яриад байгаа шүү дээ, нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингээд 20 дугаар зуун бол ялангуяа 20 дугаар зууны 2 дугаар хагас бол дэлхийн нийтээрээ барагших уу. Одоо тэдхэн цөөхөн орнуудыг Куб, Хойд Солонгос, энэ хойд манай Оросын холбооны улс, энэ манай урдлын хөрш хятад энтрийг хасчих юм бол бараг дэлхийн нийтээр шууд Африк, Аз, Латин Америк, Европ, Америк ялгаа авахгүй бүгд энэ нээлттэй улс төрийн дэглэм, улс төрийн систем ингээд тогтчиход байна л да. Хүн болгон улс төрд оролцож болдог тийм. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний ярих гэдэг улс төрийн дэглэм бол ийм нээлттэй улс төрийн дэглэмийн тухай ярих гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс биш ямар нэгэн эрх мэдлэгтнүүдийн хүрээнд болж идэг тэр улс төрийн үйл явцын тухай ярих гээгүй тийм. Нээлттэй улс төрийн тухай ярих гэж байгаа гэсэн үг. Энэ бол нэгдүгээр момент. Энийг бид нар юуны өмнө хэлээд ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн бид нар нээлттэй системийн тухай ярих гэж байна. За дараа энэ улс төрийн нээлттэй системийнхээ хүрээнд дотроо дэлхийн нийтээр байгаа нэг хоёр үндсэн одоо чиг хандлага тийм улс төрийг ойлгох ойлголтын чиг хандлага байна л да. Тэр нь юу гэхээр зэрэг нэгдүгürt нь бол энэ улс төр гэдэг бол зөвхөн мэрэгжлийн хүмүүсийн хүрээнд яригддаг зүйл ээ. Одоо тийм их хурлын гишүүн, дарга, намын удирдлага, нам одоо Монгол Ардын намын баггуурлын гишүүд ч юм уу эсвэл ардчилсан намын үндэсний бодлогын хорооныхонд ч юм уу за их хурлын гишүүд, СЯН тамгын газрын ажилтнууд энэ хүмүүсийн ажил оролцдог зүйлс. Жирийн хүмүүсийн бол нэр нэг тийм бүтээлтэйч биш. Ойлгомжтой ч биш гэсэн. Тийм учраас жирийн хүнээс бол энэ алс хол өдөр тутмын бодит амьдралд бол хамаагүй ийм зүйл гэж ойлголт дэлхийгээр хатгаадаг юм лээ. Энэ Америкт ч тэгж боддог. Европт ч тийм, Монголд бол бүр тэр тусмаа. Маш их хүчтэй байна ийм хандлага. Дараагийн нэг буруу хандлага бол түгээмэл одоо дэлхийд даяар түгээмэл хандлага бол улс төр бол их бохир зааван бузар зүйлээ. Улс төр дандаа тийм залтай, аргатай, шунхай ийм хүмүүс бол улс төрт оролцдог. Улс төр бол ерөөсөө өөрөө эрх мэдэлд хүрснээрээ эдмөнгөтэй болох нэр алдартай болох ийм л одоо зүйл. Тийм учраас улс төрт бол жирийн хүн бол улс төрөөс айлуулах холхон байх хэрэгтэй гэсэн ийм түгээмэл хандлага байна. Энэ хоёр гол буруу хандлагыг л одоо засал залруулах тухай битэрийн улс төр гэж юу вэ гэдэг яриа. Энэ хүрээнд явагдвал их зүгээр тий. Тэрээс биш баахан онлын юм яриад ингээд яг бол улам илүү сонирхолтой зүйл болоод өөрчн штэ. Тийм Монголд болохоор одоо нэг ингэж штэ. Өв соёл болцсон юм уу, уламжлал болцсон юм уу, хизэнээс гарсан юм мэдэхгүй. Одоо нэг борооныхон басыг арчиж чадахгүй байж. Тийм. Тэгээд ингээд бие зас тэгээ дараа нь гэрээ зас тэгээ төрөө засчих шиг. Өөрийгөө яа гэж чамд улс төр ямар хамаатай. Чи юу тийм. Ийм тийм түгээмэл соёлын хэлбэрээр ингээд чи юу тийм. Чи өөрөөсөө угаасаа ойлгохгүй. Тийм. Оролцох юм ойлгох шаардлагач байхгүй, оролцоод авах хэрэг ерөөсөө байхгүй. Гэсэн ийм хандлага маш хүчтэй байгаа байхгүй. Энийг ил биш, шууд биш ч гэсэн ямар нэгэн янз янзын аргаар дам утгаар ч гэсэн ингээд хүмүүст ойлгуулах гэдэг хандлага байгаа. Хамгийн гол нь хүмүүс өөрийгөө ингээд улс төрөөр хөндөй байлгаад. Ийм ер нь нэгдүгээр би ойлгохгүй учраас энд оролцоод хэрэггүй тийм. Миний одоо улс төрд оролцоол надад оногдох ёстой тэр юмыг л өгөөдөх гэх нэхэл тэгээ болоо. Тийм. Намайг ажилтаа ойлгоодох, намайг цалинтай ойлгоодох тийм. Тэгээд бусд нь бол надад хамаагүй тийм. Гэсэн байдлаар хандж байгаа хгүй. Тэгээ энэ чинь өөрөө энэ хандлага чинь өөрөө нөгөө улс төрт дуртай хүмүүсийн улс төрөөр дамжуулж ашиг сонирхлоо, хувийнхаа ашиг сонирхлыг хангаад сурцсан хүмүүст
яг нөгөө дураараа дөрөв дунд ч мөрөж ирэх сайхан боломжийг нь тавьж өгч байгаа. Нэмэгдүүлээд идэв. Тий. Тэр хүмүүст их тааламжтай орчныг нь бүрдүүлж өгч байгаа байхгүй. Ер нь бол тий. Тэгэл одоо сонгуул болохоор зэрэг хурж ирээл за баахан удлаа юм амлчаал тий. Намайг саналаа өгч тэгвэл би одоо ингэж сайхан болгоод өгнө. Бусд нь бол миний асуудал чамд ерөөсөө сонирн биш. Чамд хамаагүй гэсэн байдлаар асуудал хандаад байгаа. Тэгэхээр одоо эндээс шингээ үүдээд нэг асуудал гарч ирж байна шүү дээ. Улс төрийн шингээд юу гэж ойлгох? Тий. Юу гэж ойлгох юм? Энэ улс төрийн чи яг юу ямар ойлголт вэ? Тэгэхээр өнөөдөр монголчууд ийм тархинд ингээд тогтцсон байгаа нэг буруу ойлголтыг л юуны өмнө ирдэг шаардлагатай байна. Тэрний нөхөр зэрэг улс төр гэдэг бол ашиг хонжоо олох хэрэгсэл гэж ойлгодог. Тэ? Эрх мэдэлтэй болох, дарга болох. Яах гэж эрх мэдэлтэй болох гэдэг, яах гэж дарга болох гэдэг. Хоёр хэл юм бүсэд байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь нэр алтар. Тэгээ одоо олонний өмнө айгуу гоё харагдана шүү дээ. Айгуу том дарга, айгуу мундаг хүн, айгуу чухал хүн, бусдаас онцгой хүн гэдгийг хүний нөгөө эгогоо тижих хэрэгтэй шүү дээ. Тий эгогоо тижих хэрэгтэй тий. Нөгөөх нь бол ерөөсөө л эцэцтэй ид байдаг мөнгө. Тэгээ албан тушаалд хүрснээрээ чи нөгөө улсын төсвөөс сулгаа хийх боломж чамд нэгдэнэ. Ерөөсөө шууд л нэг тойрч тавих шаардлага байхгүй. Сулгаа хийх гэж улс төрд оролцож байгаа. Тий. Тийм учраас гэхдээ нэг ийм юм байгаа энд зөвхөн бүр анханасаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн шудраг хүмүүсийг сонгож юм шудраг арчил тогтдог юм биш байхгүй. За. Тий. Хамгийн гол нь ямар ч хүн хяналтгүй систем рүү орохоор зэрэг ийм авир арин шиг гаргадаг. Тэрнийг л юуны өмнө хэлээд 2-2-4 гэдэг шиг ийм байдаг юм байна гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр зэрэг юу гэдэг чинь яах хэрэгтэй болж байгаа вэ? Нөгөө сонгосон хүмүүсээ баг хинжих шаардлагатай болж байгаа. Өдөр тутам тэр хүний юу хийж байгааг нь та хянжих шаардлагатай болж байгаа. Тэгээ эн чинь өөрөө улс төрийн хамгийн нөгөө нээлттэй арчилсан улс төрийн хамгийн хэцүү төвөгтэй зүйл нөхгүй. Эн чинь их захиутай тий. Би ажиллаа хиймээр байна, мохлогоо ажилуулмаар байна, малаа малалмаар байна. Ашиг олмоор байна, барилга баримаар байна. Тэгтэл хажуугаар нь би бас тэр нэг улс төрч гэдэг нөхөртэй зуралдаал тий үргэлж юу хийж байгааг нь асуугаад сонирхоод хянаал тий энд зүг төвүүлдэг тэгэхгүй болохгүй гэдэг ингээд явж чинь айгүй хэцүү төвхтэй асуудал байхгүй. Тийм учраас хүмүүс ихэвчлэн энэс нь өөрөө чөлөөлөхийг хүсдэг. За би чамд итгэж байгаа шүү за чи тэгээд миний өмнөөс натараа хийгээд яваад байгаараа гэд хайхыг хүсдэг байхгүй. Энэ одоо нөгөө арчилсан нөгөө нийгмийн чинь арчилсан улс төрийн чинь хамгийн болдоггүй зүйл нь энэ байна. Тийм учраас улс төрийн үйл явцыг ингээд төв одоо засгийн газрын төвчний улс төр, нийслэлийн төвчний улс төр, дүүргийн төвчний улс төр, хорооны төвчний улс төр гэдэг ингээд хуваах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр шаттай хийх гүйцэтгэхтэй үүрэг шийдвэр гаргах хэрэгтэй тэр асуудлуудыг нь жиг зөв хуваарлаж өгөх хэрэгтэй. Түүнийг гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд нь шаардлагатай нөөцүүдийн те санхүүгийн технологийн хүн хүчний нөөцийг нь бас хуваарлаж өгөх хэрэгтэй те. Ингээд ирэхээр зэрэг би одоо жишээлбэл одоо хүүхдийн цэцэрлэгийн үдийн хоолны одоо чанарын асуудлаар би боловсролын яам засгийн газар их хурл руу гүгдэх шаардлага байхгүй. За тэгээ хаашаа гүг. Тэрийг би энэ хорооныхоо төвшөндөө хорооныхоо нийгмийн ажилтнтайгаа хоёулаа энэ хорооныхоо төвшөндөө хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хүүхдийн хоолны чанарын асуудлыг шийдчихдэг тийм боломжтой байх хэрэгтэй байхгүй. Эний чинь нөгөө төвлөрлийг сааруулсан иргэдэн улс төрд оролцох боломжтой нээлттэй улс төрийн систем гэж нэрлэдэг байгаа байхгүй да. За. Тий. Тэгэхгүй энийг ингээ бүх юмыг бүгдийг ингээд нөгөө хотын дарга нэм бактери те их хурлын засгийн газрын тэргүүн данх хоёр л бүх асуудлыг шийддэг болгоод хайчгаар чи зэрэг тэр тийшээ хүн болгооч оролцож чадахгүй шүү дээ. Тэнд өдөр болго очиж тэдний юу хийж байгааг яаж хянаж чадахгүй шүү дээ. Өдөр болгон тэр хүмүүстэй харилцаж би тэгхмээр байна, би ингэмээр байна. Наадаа чинь дэмжиж, наадаа чинь би эсэргүүцэж юм гэж харилцаж чадахгүй шүү дээ. Тийм учраас ийм төвлөрсөн бус улс төрийн тогтолцоо байх хэрэгтэй байхгүй. Энэ төвлөрсөн бус улс төрийн тогтолцоог бүрдүүлээд ирэхээр зэрэг аянда намын ангал шатны байгууллагууд нь өдөр тутам хийх ажилтай болоод ирдэг. Тэр нэг том их хурл, нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурл, мурлын төвчний юм ярих шаардлагагүй болчихдог байхгүй. Намын ангал шатны байгууллагын хувьд тэр хүмүүс нь яг энэ автобус унаа, энэ гудамжны гэрэлтүүлэг, яг энэ хүүхдийн цэцэрлэгийн хоол унд те энэ хог новшоо зайлуулах, барих, энэ зэрлэг ханахоогоо цэгцлэх, зохицуулах гэх мэтлийн ийм асуудлуудаа бид нар яг энэ хорооныхоо төвшөндөө шийдчихдэг байх шаардлагатай болж байгаа байхгүй.
Тэгэхээр энийг нөгөө нэг нээлттэй улс төрийн систем гэж нэрлэдэг. Манайд одоо бол яг ямар вэ? Манайд болохоор зөв нөгөө хаалттай бүх юм данх нэг бактери хоёрыг шийддэг ийм болгоод шүү дээ зориуд энэ Монгол ардын нам чинь өөрөө. Эрхмэдлийн төвлөрөл их мэдлийг улмал төвлөрүүлээд та нарт хамаагүй бид нар шийднэ. Бид нар л наадах чинь шийдэж чаднаа. Чадахгүй юм чинь. Та нар угаасаа тэртээ тэргүй чадахгүй. Тийм учраас та нарт эрх мэдэл чирэггүй, та нарт мөнгө төгрөгч хуваарлахгүй бүгдийг нийт зохицуулна гэх. Тийм зохицуулж байгаа юм шиг огтоохгүй хулгай хийгээд дуусчих واخ. Хэдэн их найдаар нь хулгай хийгээд дуусчих واخ. Ингээ хоёлаа жоохон нэг яг үндсэн сэдвээсээ жоохон хазаагаа явуулчихлаа тийм. Дараагийн том сэдвэр байхгүй ч юм уу. Тийм. Тэгэхээр одоо улс төр гэдэг чи яг жоохон юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг хамтран шийдвэр гаргах үйл явцыг л хэлээд байгаа байхгүй. Төвшөндөө хамтран шийдвэр гаргах тийм. Бүгдээр нийлж байгаа шийдвэр гаргадгийг л улс төр гэж ойлгоод байгаа байхгүй. Нээлттэй ардчилсан нийгэмд. Манай Монголд болохоор улс төр юу гэж ойлгоод байгаа гэхээр зэрэг сонгогдсон эрх мэдэлтэй болсон хүний л шийдэх хэллийг улс төр гэж ойлгоод байгаа. Ялгааг нь 13 дугаар зуунд. Тий, яг эргээл 13 дугаар зуунд хаадууд ноён шийддэг байсан нь одоо зүгээр дараа нь шийддэг болчиход байгаа байхгүй тий. Гэтэл эн чинь ямар систем байх хэрэгтэй юм бэ гэхээр зэрэг улсын асуудлыг тэр улсынхаа хэмжээнд шийднэ. Тэрэнд нэг нээлттэй бүх тэр улсын түвшний асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хүсэж байгаа улс төрчид нь бүгд нээлттэй оролцдог байх хэрэгтэй тийм. Ой, юм бактери одоо оюун эрдэнэ чиний наад яриад байгаа чинь худлаа, буруу, ингэж болохгүй. Энийг тэр нээлттэй яриад их хурл дээр энэ тухайн асуудлыг нь яриад тэгээд зөвийг нь энийн зөв юм байна гэдэг шийдвэрээ гаргадгийг нь л ардчилсан улс төр гэж нэрлэдэг байгаа байхгүй. Одоо өнөөдөр бол оюун эрдэнэ нөгөө өөрийнхөө талын хүмүүсийг дүүргэж авсан их хурлаа өөрийнхөө санаа бодлыг тулгуун хүлээлгээл нөгөөдүүл нь цаашаага доошоо тулгуун хүлээлгээл ингээд оюун эрдэнэ л удирдлага явуулчих байгаа байхгүй. Тэгээ эн чинь хаалттай систем тийм. Энийг л болиулах шаардлагатай болж байна. Тийм. Тэгэхээр бид нар анханасаа нөгөө улс төрд ханддаг хандлага өөрчлөх хэрэгтэй болж байгаа гэсэн бүгдээр бүх монголчууд ялангуяа залуучууд ялангуяа зүнх барьж гүйж байгаад эрх мэдэлд хүрээд тэгээд эрх мэдэлд хүрэнгүүтээ гизээ цадтал идэж авандаа гэж бодоод яваад байгаа залуучууд хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ улс төр чинь юм биш ээ. Тэ? Нэг эрх мэдэлтэй хүний хойноос дагаж явж ингэж явж байгаа тэ шижил шиг тэ. Шижил шиг ингэж болд юм биш ээ. Энд чинь буруу зам тэ. За одоо ингээд юу ярьж штэ. Хяналт гэдээ ярьж байна. Тэ. Тэгэхээр одоогийн байдлаар манай Монгол улсын гүйцэтгэх засаглалын хийж байгаа ажлууд одоо ингээ харахад асар их хяналтын систем баг шиг байна л да. Янз янзын хяналтын яамаа хүртэл байгуулж штэ. Тий. Одоо энэ зөв албан тушаалтыг бий болгож байна. Тэгээд Австрийн намуудын байгууллаганд энэ хяналтыг бас дахиад нэг жоохон задлсан дэрэг тийм. Энэ ингээд буруу хяналт болчиход байгаа байхгүй. Энэ нэг сонгогчд нь арт түмэн энэ тэдний өмнөөс ажил хийж байгаа хүмүүсийг хянах хэрэгтэй болохоос биш. Тэр сонгогдсон хүмүүс нь ард түмэн хянах болчиход байгаа байхгүй. Манай Монгол системийн яг тийм ингээд 180 градусын эсрэг тавьчиход байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс чинь нөгөө сонгогдсон дарга нар чинь өөрсдийгөө айгүй мундаг бүх юмыг мэддэг шийдэх дарга гэдээ ойлгосон нөгөө нөхдөж юужилдэг байхгүй. Та нарыг хэмж явахгүй та нар буруу юм хийнэ. Та нар болохгүй. Тийм үү та нар бол өөрсдөө юм хийж чаддаг болсон биш ээ. Бид нар та нарын өмнө шийдвэр гаргана. Тэгээ тэр шийдвэрийг хэрэгжүүлж байна уу гэдэг чи бид нар хяналт тавина гэдэг байгаа байхгүй. Гэтэл ардчилсан нийгэмд бол яг үүнийхээ эсрэг байхгүй. Байх хэрэгтэй байхгүй. Тэ? Ард түмэн ийм хийгэрээ гэж сонгочоод тэ? Тэгээд тийм хийгээд явуулсан юмыг нь хийж байна уу гэдэгт нь хяналт тавьдгийг ардчилсан хяналт гэж нэрлэдэг байна шүү дээ. Монголд бол юу гэж дараагаа сонгоод байгаа хөө. За би чамд итгэж сонголоо шүү. Тэ? Миний гэж цатгалан байх эсхийг чи шийдэн шүү гэдэг байгаа байхгүй. Тэ? Ингэж сонгуул явуулаад байгаа байхгүй. Тэгээд энэ чинь буруу улс төр болчихж байгаа байхгүй. Тэр би миний гэж цатгалан байх уугүй юу гэдгийг би өөрөө шийднэ. Би өөрөө хөдөлмөрлөөд гизээ цатгалан байлгахын төлөө зүтгэхэд саад болоод байгаа юмнуудыг л чи зохицуулаад авилгаад байлаа. Тэрний төлөө би чамайг сонгож байна гэж явуулах хэрэгтэй байхгүй да. Тэгээд бусдыг өөрөө хийх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийнхөө боловсрол, авьяас, мэдлэг, чадвар, мэрэгжлэлтэй өөр юу юм те. Тэрэгээрээ. Тэгвэл хамгийн гол нь шударгаар хулгайн замаар биш те. Хуулийн дагуу шударгаар өрсөлдөд тендер аваад замаа тавь те. Шударгаар өрсөлдөд тендер аваад барилгаа барь. Тэ шударгаар өрсөлдөд лиценз аваад уурхаагаа ажиллавал тэ. Тэгээд малаа өсөх тэ. Тэгээд тэрнийхээ үр шинийг өөрөө хөвт тэ.
Ийм л системийг бид нар хүсэж байгаа шүү дээ. Гэтэл бол нөгөө артын чинь энийг ойлгохгүй чи л намайг зохицуулаад тийжгээд илээгээд нөгөөх нь тэгэн би чамайг чиний төлөө стандараар өглөөнөөс ахвал би шүн унтчих тогтол чиний төлөө байна гэдэг ингээд чи намайг сонгоод унтах. Тий, чөнгөө дундах би стандараа гэж сонгогдонгуудаа тэнд яг тийш очиод хулгай их тийш очиод байгаа байхгүй. Тий. Тэгээд тэнд очиод баруун солгоогүй хулгай хийж шүү дээ. Тэгэхээр одоо ингээд хүмүүс ерөнхийдөө ингээд нэг ер нь ингээд за болохгүй ингээд одоо бид нар чи саяхан ингээд 76 дүүрч ингээд бүгдээрээ лам аманда хараад байгаа шүү дээ. Одоо тэгсэн 126 удаа нэмэгдсэн байл та. Тэгээд тоо нэмэгдээд юу өөрчлөгдөж байна. Тэгтэл одоо яг иргэн хүн энэ улс төрт ер нь гэхдээ яг яаж оролцох юм бэ? Тий. Яг яаж оролцох юм? Яг үнэ. Тэгээ хамгийн гол нь юу юм ихлээр улс төрийн үйл явц улс төр гэдэг энэ үйл явцаа зөв ойлгож авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Бүх нийтээр юу юм нэхлээ. Улс төр гэдэг бол нэг сонгуул биш юм аа. Сонголт байхгүй юу? Улс төр гэдэг бол сонгуул биш, сонголт. Тэр хоёрын ялгааг нь. Тий, сонгуул гэдэг бол яг зөвхөн ингээд нэг нөхөр нэр дэвшинтэй. За намайг сонгочих би аягүй сайн хүн гэдэг ингээд нэр дэвшинтэй. Тэгээ тэр нэг энийн юм уу? Батвшинд нь саналаа авах юм уу? Оюун ботод нь саналаа авах юм уу? Нөгөө хүн чинь өөрөө бодож байгаа нэг өөрийнхөө тархилагаараа бодож байгаа нэг юм дуулж шүү дээ. За энэ бол яг сонгуул те. Бусад өдөр тутам явж идэг үйл явц нь сонголт те. Үргэлж хүн өглөөнөөс хулаад шинэ унтж явахдаа ч гэсэн хүн сонголт хийгээд явж идэг юм мэлтэн нийгэмд. Өглөө босоод юу идэх юм? Хаашаа явах юм? Ямар хувцас өмсөх юм? Хэдэн төгрөгөөр яах юм? Ямар ажил хийх юм? Бизнес хийж байгаа хүн бол өнөөдөр яг юу хийх юм? Ямар асуудлаа шийдвэрлэх юм? Оюутан хүн бол одоо ямар хичээлдээ явах юм? Ямар шалгалтаа авах юм? Ерөөсөө бүхэн сонголт байхгүй. Энэ сонголтуудаар та бүгдээ ингэ зүг хийдэг байх хэрэгтэй. Эний чинь нээлттэй улс төрийн систем гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэ? Гэтэл ийм сонголт хийх боломжийг энэ нэг төвлөрсөн улс төр чинь өдрөөс өдөрт эвдэж байхгүй болгож яадаг шүү дээ. Тэгээ чам чи өөрөө шийдэхгүй. Чиний өмнөөс бид нар шийдцээ. Чи одоо энэгээр л яваа тий. Чи энэгээр л яв. Эсвэл энэгээр л яв. Өөрөөр хэлбэл нэг улс төрийн систем чи өөрөө оронгороо буруу хараад хэрэгчээд буруу болчиход шүү дээ. Бидний амьдрах гээд байгаа юм бидний сонгож байгаа улс төрийн дэглэм хоёр хоорондоо зөрчилдөж дээ тий. Таарж өгөхгүй. Тэгэхээр улс төр гэдэг чи юу юм бэ гэхээр зэрэг энэ сонголтоо хэрхэн хийх вэ гэдгийг бүгд хамтарч байгаа шийдгийг хэлээд байгаа байхгүй тий. Хэлээд байгаа байхгүй. За одоо ингээд энэ зүгээр Монголд байхгүй гэхдээ байна гэж төсөөлөд жишээ болгоод ярил. Одоо манай Баян зүрх дүүргийн бидний энэ амьдарч байгаа хороо 28 дугаар хороо. Манай 28 дугаар хорооны хүрээнд өчнөө болон асуудал байна. Хийх шийдвэрлэгч автобусны буудал тэгээд нийтлэг дүүмэл асуудал. Хүний хувийн амьдралын асуудал биш. Хүүхдийн цэцэрлэгийн асуудал, өрхийн эмнэлэг, баримлаг тэгээд одоо худамжны гэрэлтүүлэг нэрэлтүүлэг өчнөө юм байна те. Энэ бүхнийгээ бид энэ 28 дугаар хороонд шийддэг байх хэрэгтэй шүү дээ. Ийм улс төрийн систем бидэнд хэрэгтэй. Одоо тэгсэн хаан шийдэд байна нэ. Тийм. Энэ асуудлыг чинь болохоор зөв нэг данх шийдэд шүү дээ. Бүгд засгийн газар. Тийм. Шийдэж байгаа нэгтэй огт шийдэхгүй шийдвэрлэхэд хэрэгцээтэй нөөц баялагийг нь тэнд хогсороод өөр юмд хулгайлаад аваа явчихад шүү дээ. Тэдний их наядаар нь хулгайлчаад шүү дээ. Дараа нь хувааж авчаад шүү дээ. Тэгэхээр шинэ л одоо нэг улс төр бохир муухай нэг хүсүг тэрнэр төмөр орж шүү дээ. Тийм. Тэгэхээр юу яа гэсэн үг юм бэ гэхээр зэрэг та хорооныхоо төвшөндөө асуудлаа шийдвэрлэдэг л тэр дэглэмийг юм нэхлээд энэ эрх баригчдаас хүсэх шаардах хэрэгтэй байхгүй. Та нар бидэнд хамаагүй та нар хууль дүрм журмаал тогтоо. Бид энэ хорооныхоо төвшний асуудлыг хороондоо шийдэе. Дүүргийнхаа төвшний асуудлыг дүүрэгтээ шийдэе. Нийслэлийн төвшний асуудлыг бид нийслэлдээ шийдье. Өөртөө шийдэд явъя. За. Тэгэхээр нөгөө эн чинь юунаас эхлэх вэ гэхээр зэрэг улс төрөө зөв ойлгохоос эхэлнэ шүү дээ. Улс төр гэдэг чинь бол хамтран ярилцж агаад шийдвэр гаргадаг тийм механизмыг улс төр гэдэг юм байна. Тэрнээс биш нэг хүнд за чи би чамд итгэж जैन чи миний амьдралыг сайжруулаарай гэдээ явуулчдаг юм авчилсан нээлттэй улс төр гэж хэлэхгүй байна шүү дээ. За тэр дээр нь иргэдэн хянах хэрэгтэй байна шүү дээ. Тий. Дарга нь иргэдээ биш. Иргэдэн дарга биш шүү дээ. Сонголтоо тий. Өөрийнхөө хийсэн сонголтоо хэрэгжиж байна уугүй юу? Тэр хөгжил чинь тэр чиний хүсэж байгаа тэр голдролоор явж гэнэ үгүй юу гэдэг чи өөрөө хэл тавина гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тий. Тэг чи одоо манад болохоор энэ ер нь суур ойлголтоо холтсноос үүдээд энэ суур ойлголтоо холдоод байх юм баггүй. Энэ суур ойлголтыг юу гэсэн ойлгож хүлээж аваагүй байхгүй.
Ойлгож өгч. Ерөөсөө ойлгож хүлээж аваагүй. Юу гэж ойлгож байгаа хөр зэрэг дарга гэж нэг юм байдаг. Тэр дарга бол амар бүх юм шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэж чадна. Тэгээд нэг шудраг хүнийг олоод дарга болгочих юм бол тэр хүн өөрөө л ингээд бидний бүх асуудлыг шийдвэрлээл ингээд нэг юм аюу сайхан болчих ёстой юм ойлгоод яваад байгаа хгүй арчлыг. Сонгуулийн системийг монголчууд, жирийн монголчууд, дундаж монгол хүн бол. Тэгээд миний хийх ёстой юм бол нэг шудраг хүнийг олоод саналаа өгч. Тэгээд болоо. Шудраг хүн. Тэгээ одоо манай чинь Тэнгууд нөгөө шудраг хүмүүс пик дүүрэн байгаа шүү дээ. Би шудраг, би хамаагүй шудраг, эдгээр шудраг биш байхгүй, би шудраг. Надад саналаа өгч гээ. Тэгээ хүний ирэг дээр бол тэр дотор нэг шудраг хүн байхгүй. Бүгд л сонгогдож авч байгаад идж ухахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнцэнээс одоо яаж сонголт хийх юм? Одоо жишээ нь одоо тань сайн ярьж байна. Ер нь бол одоо манад сонголт хийхэд одоо улсын сонгуульд дээр сонголт хийхэд ажлыг ажиглаад тахлаар гоё харагдах хэрэгтэй юм байна. Чиглэл харагдах хэрэгтэй юм байна. Ийм багтаа. Маш ингийн. За. Ингээ төлөөлөх одоо миний өмнөөс чи шийдвэр гаргаарай гэж төлөөлүүлж явуулах тэгж явуулахгүй байх хоёр тусдаа систем байна л да. Орон нутгийн түвшинд бол тэгж заавал өөрийнхөө оронд нэг хүний явуулаад байх шаардлага ерөөсөй байхгүй. Жишээлбэл одоо сууц өмчлөгчтэй холбоо. Одоо өнөөдрийн Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн дор хаяж нэг 40% нь амьдралын хамгийн энэ төрлийн гол асуудал сууц өмчлөгчтэй холбоо. Анхан шатны. Энэ сууц өмчлөгчтэй холбоо ч улс төр байхгүй. Та сууц өмчлөгчтэй холбооныхоо хуралдаа очиж өөрөө очиж суу. Тэгээд сууц өмчлөгчтэй холбооныхоо жилийн ажлын төлөвлөгөөг нь өөрөө батгалцсан. Оролцсон. Тэнд оролцоод өөрөө батгалцсан. Тэ орцоо янзлах юм уу, цахилгаанаа янзлах юм уу, сандыг нэгэ янзлах юм уу, орчноо тогтчулах юм уу, дээврээ янзлах юм уу, хаалга үүднүүдээ янзлах юм уу, камер тавих юм уу, яах юм танд юу хэрэгтэй байгаа юм. Энэ та өөрөө бусад орчин суугч нар тэр сууцыг өмчлөх хувааг эзэмшиж байгаа хүмүүсийнхаа хамтараа шийдвэр. Энэ чинь улс төр гэдэг байгаа байхгүй. За тэгээ ингэ за ийм хэрэгтэй гэсэн бол одоо энийг яах юм, ямар хөрөнгөөр, ямар санхүүжилтээр хийх юм. Энийг та шийд. Гарах та хармаанасаа нэг аль хэдэн төгрөг оногдож байгаа. Нэг гарах. За ингэснийхээ дараагаар та сууц өмчлөгчтэй холбооныхоо одоо тэр менежерийг сонго. Нэг хүнийг. Тэ ярьж байгаа. За энэ нөхөрт итгэе. Энэ нөхрөөр хийх энэ ажлыг хийх. За ийм бид нар ийм хийн гэдэг ажлын төлөвлөсөн байгаа. Энд ийм хөрөнгө ингээд зарцуулна. Санхүүгийн ингээд гаргацсан. За чи одоо энэ ажлыг ийм хугацаанд ингээд энэ төлөвлөнд байгаа ингээд хийшүү. За чи хийгээрэй. Тэгээд чи чамд хэдэн төгрөг цалин өгнө. За тэгээд бид нар 7 хоногт нэг удаа ч юм уу, сард нэг удаа ч юм уу чамаас талин гэж авч байна. Хэдэн төгрөг заруу. За ажил чи яг ямар шатандаа явж байна. За эхнээс нь юуг нь хийсэн бэ? За ингээд сууц өмчлөгчтэй холбоо энэ яг энэ бодит амьдралын улс төрний нөхгүй. Тэгээ энийг өөрийнхөө байшин нөгөө сууц орон сууцсан дээрээ амьдралтай холбоонд. Тэгээ гудамжин та. Тэгээд цаашаа жоох яваад хороондоо. Яг л энэ ажлыг хийх байхгүй. Тэр сууц өмчлөгчтэй холбооны менежертэй ч адилхан хорон засаг дарга гэж яриад байгаа юм чинь хорооны менежер л байхгүй да. Тэр хорооны иргэдийн дундаасаа сонгож ав. За бид тэр чамд хэдэн төгрөг цалин өгнө. Бид нар ийм төлөвлөгөө баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ийм хэмжээний хөрөнгө санхүү бид нар ингээд дундаасаа гаргасан. Одоо чи энэний дагуу ингээд энийг хийгээрээ. Зам тавиараа, гудамжны гэрэлтүүлэг янзлаараа, тэгээрээ ингээрээ. Тэгэхээр одоо наад чинь өнөөдрийн манай Монголын улс төрийн орчинд улс төрчдийн хийх ажлыг та одоо сууц өмчлөгчтэй холбоо тэр хороо дүүгээр хийх тухай яриад булаа л да. Тий. Одоо манай тэгээд хурал нэр дэвшиж байгаа нэр дэвшигчнэр чинь бол яг наад асуудал чинь ярьдээ шүү дээ. Хурлын гишүүний хийх ажил юм шүү. Энэ их хурал энэ бол саяны миний ярьсан ажлууд бол их хурал, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэр чигээр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч ямар ч батгүй дүүргийн засаг дарга ямар ч огтхонч хамаагүй асуудал. За тэгвэл дүүргийн засаг дарга тэгвэл ямар асуудал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ямар асуудал хэрэгтэй? Ямар асуудал байх юм бэ? Өрхийн эмнэлгүүд, төрийн тусламжийн машин, сургуулиуд, тэгээ сургуулиудын цэцэрлэг бол энэ хорооны төвшний ажил. За тий. Сургуулиудын цагийн хуваар, сургуулиудын материал хангамжийн асуудал, яг энэ замын хөдөлгөөний зохицуулалт, хогны менежмент, ийм чинь дүүргэх. За тэгвэл нийтийн тээвэр Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хангамж, агаарын бохирдол, орчны бохирдол, Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн асуудал, ажилгүйдийг бууруулах гэх мэт хөгжлийн асуудал чинь нийслэлийн асуудал.
Чи энийг нийслэл дээр очиод ярина. Одоо тэгээ Гэтэл чи өдөр болгон нийслэл дээр очиж ярьж чадахгүй учраас тий. Чи хорооныхаа ажилд бол өдөр болгон оролцож болно шүү дээ. Чи өдөр болгон биш нөхөд 7 хоногт нэг удаа очиод оролцоод байж болно. тэгээ гэрийн хажууд юм. Тий. Дүүрэгт бол чи сард нэг удаа чадвал очиж чадна. Үлрэлт нэг удаа ч юм уу оролцож чадна. Нийслэлийн ажилд бол чи жилд нэг л удаа л оролцож чадах байхгүй. Одоо тэгээд тийм учраас нийслэлийн төвшөнд нэг иргэдийн төлөвчдийн хуралтай. Тэр нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралтай бид нар энэ манай энэ хорооноос нэг төлөвлөгчийг сонгоцсон. Гэхдээ тэрийг сонгохоос өмнө бид нар юуны тэр нийслэлийн төлөвлөгчийг сонгохоос өмнө бид нийслэлийн хэмжээнд хийх ажлын програм авчих хэрэгтэй байхгүй. Бид нар иргэд өөрсдөө. За бид нар хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ? Бидэрт нийтийн төвөр хэрэгтэй байна. Тэ? Бидэрт цалин арчим хүчний хангамж хэрэгтэй байна. Нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тийм, нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Цалин арчим хүчийг нэмэх хэрэгтэй байна. Цалин станц нэмэлт барих хэрэгтэй байна. Нийслэлийн хэмжээд ирээд нь шүү дээ. Тийм. За тэгээд бусад асуудал бол байгаль орчны асуудал байж болж байна. Хөрсний агаарын болон хөрсний бохирдлын асуудал байж болж байна, тийм. Тэгээд энэний асуудал энийг нийслэлийн хэмжээнд энэ 4 жилийн хугацаанд жил ингэж шийдвэрлэн энд ийм хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна. Тэгэхэд бол нийслэл ийм хэмжээний татвар тогтоож хурааж аавна. Татварын орлоготой байна. Тэгээд ингээд энийг өөрсдөө ярьчаад за энэ ажлыг бидний нэрийн өмнөөс тэнд очиод хийх хүн ийм бэ. Оюунбат юм уу, Батбушин юм уу? За нөхөр минь чам бидний итгэдэг тийшээ нийслэлийн эрдэнэ төлөвчд орлон төлөвчөөр явуулаа. Чи бидний өмнөөс энэ ажлыг хийж чадах уу гэж өөрөө тэр хүнээсээ асуучаад тэр тэрнээ гээд амралтаа өгснийхэн дараагаар сонгоод тийш явуулах хэрэгтэй байхгүй. Эний чинь нөгөө иргэний оролцоон тулгуурсан улс төр гэж нэрлэдэг та. Гэтэл манайд бол яаж юм гэхээр зэрэг нэг нам гэдэг хурж ирээ. За бид ч дуртайг байхгүй болгоно. Метро 50 богдуулыг нүхлэн гэж баахан худлаа ингээ шаангуут нь нүхлэх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Метро барих шаардлагатай ч юм уу, шаардлагагүй ч юм уу. Метро барих хөрөнгө байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэ? Юу ч мэдэхгүй ээжиж юу хамгийн гоё амлсныг нь л сонгоод явуулчих жоох байхгүй. Тий. Яг одоо бол тэгдэм байгаа. Яг одоо бол тэгж байгаа байхгүй. Тийм байдалтай. Тий. Тэрний эсэргээрээ байна гэх юм бол яг Улаанбаатар хотын хэмжээнд юу хийх ёстой юм бэ? Юу хийх юм бэ гэдэг чи өөрөө их шийдэх ёстой. Өөрөө ихлээд чи дистралаа гаргах ёстой байхгүй. Хамгийн түрүүнд нийтийн тээврийн асуудал. За нийтийн тээврийн асуудал чи өөрөө шийдэж бостой. Метро бол байхгүй. Тэ? Яг метро байхгүй гэвэл метро амар өндөр мэрэгжил шаардлагатай нэгдүгээр хоёрдугаар амар хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төсөв хөрөнгө оруулалт. Тэгээд хамгийн гол нь метро амар хөрөнгө оруулалт хийчихэд ийм цөөхөн хаамтай 1.5 сая орчим суугчтай хотод метро бол амар их хөрөнгөөр босоод 100 жилдээ оруулсан хөрөнгөө эргүүлж олж авч чадахгүй. Тийм учраас метро бол одоохондоо ойрын 50 жилдээ Улаанбаатар хотын хэмжээнд ярих асуудал биш. Нийтийн масс транзитыг метроноос өөр өчнөөнөр олноор шийддэг аргууд байгаа. Тэд нар метроноос хэдэн 10 дахин хямдхан илүү хэрэгтэй Улаанбаатар хот шиг ийм энэ чинь багтар хотчууд манай Улаанбаатар хот ч тийм. Дэлхийн хэмжээгээр их юм бол багтар жижиг өтөр хотын тоонд орох байхгүй. Ийм жижиг өтөр хотын нийтийн тээврийг яаж шийдэх юм бэ гэдгийг дэлхийгээр ялцсан шийдсэн байна. Тэр шийдлүүдээс манай Улаанбаатар хотод хамгийн тохиромжтой нэг шийдлийг тэр нөгөө трамвай юм уу, тэ нөгөө цалгаан галтар юм уу, магадгүй дүүжин тээвэр юм уу? Үгүй дүүжин тэр нэг эдгээр нөгөө дүүжин тээвэр гэдэг нөгөө нэг цанаар гулгадаг цаны баазын нэг дээшиг уул руу дээшиг хүн гаргадаг нэг тийм аялал жуулчлалын спорт тоглоомын зорилттой тэр нэг юг дүүжин нэг юм цөөхөн хүний масс транзит биш байхгүй тийм масс транзит биш. Тий хагасаа бүтэнсэн тийшг нэг 1000 хүн гулгах гэж очихын зэрэг ингээд 300 м өндөрт ингээд гаргаад өгчдөг нэг тийм юм нийтийн тээвэр шиг андуурж ойлгоод байгаа байхгүй. Тийм аргаар нийтийн тээврийг шийдвэрсэн хот энэ дэлхийд байхгүй. Гэхдээ дүүжин агаарын трамвай гэж байгаа. Германд, Японд, Солонгост зөндөө олон газрууд байна. Яг бол анханаас хот нь гудамж нарийнх учраас те трамвайны зам ингээд шууд автомашиныхаа замтай зэрэгцүүлээд тавихаар зэрэг батхгүй байгаа учраас агаараар трамвайны замаа тавиад тэгээ трамвай нь агаараар явдаг тийм тээврийн асуудлыг шийдсэн хотууд Европ зөндөө байна, Америкт байна, Японд байна, Солонгост байна, энэ зүүн Азийн орнуудад ээж тий. Тэднээс Улаанбаатар хоттой хамгийн тохиромжтой, хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн хурдан техникийн хувьд хамгийн сайнаар шийдэгдэх тэр хувилбарыг сонгож аваад тэгээд шийдэж бүрэн болох зүйл байхгүй.
Тэгэхдээ энэ чинь эхлээд энэ Улаанбаатар хотын иргэн нь өөрөө ойлгоцсон байх хэрэгтэй байхгүй шийдэгдсэн байх хэрэгтэй байхгүй дотроо. Ойлгогдож байна уу? Ойлгож байна. Би одоо таны саяын яриа дотроос нэг юм айгүй ойлгож ирж байна л да. Улс төр гэдэг бол юу дуртайгаа ярих юм биш юм байна. Тий. Тэгээ хүн таалагдахын тулд юу хамаагүй яриад идэг зүйл биш. Ярддаг төвшөнтэй юм байна. Тий. Шийдэг гарцууд нь байд юм байна, хяналт байд юм байна, хяналтан гэхдээ иргэдэн юм байна. Тий, иргэдэн дарга хяналт болохоос биш, дарган иргэнээ хянах хяналт биш ээ. Яагаад иргэн дарга хянаж байгаа юм бэ гэхээр зэрэг иргэнээс тэр мөнгө чинь гард юм аа. Одоо тэгэл тэнгэрээс бууж ирж байгаа мөнгө гэж бодоод байгаа шүү дээ бид нар. Гэтэл энэ засгийн газрын үрээд хідэн их наядаар нь үрээд тулгаалаад үрээ шиггүй зарцуулаад дуусгаад байгаа хөрөнгө чинь яг бидний хөрөнгө байхгүй. Бидний карманаас авсан хөрөнгө. Бидэрт мэдээлэлтэй биш юм байна тийм төрчдийн мөнгө биш. Тэр чинь өөрийнхөө мөнгө гаргаад байгаа. Тийм учраас бид өөрсдөө мөнгө гаргаж байгаа учраас бидний мөнгө хаашаа явж байгаад бид нар хяналт тавих хэрэгтэй өөрсдөө. Энийг чинь авчилсан нөгөө задгаа улс төр төвлөрсөн бос улс төр гэж нэрлэдэг байгаа. Тэгээ хамгийн гол юм бол улс төрийн хамгийн гол юм бол энэ ашиг сонирхол байхгүй да. Улс төр бүх хүн өөрийн ашиг сонирхлын үүднээс л ордог. За тийм ээ. Ордог. Сайн дураараа гэсэн. Тий, сайн дураараа орцдог. Нэс нийтийн сайн сайхны төлөө улс төрд орцдоггүй байхгүй. Улс орноо хөгжүүлэх гэж Улаанбаатар хотоо сайхан болгох гэж улс төрд хүн орцдоггүй байхгүй. Тэгээ энэ улс би эрүүл агаараар амьсгалмаар. За. Ойлгогдож байна уу? За. Тэр би Улаанбаатар хотыг утаагүй болгох гэдэг юм биш. Би зүгээр эрүүл агаараар амьсгаж уушгаа жоох эрүүл байрлал эрүүл явж байгаа дөхмөр биш шүү дээ. Ойлгогдож байна. Тийм учраас би энэ Улаанбаатар хотын утаагүй болгохын төлөө ажилд иргэн өмнөхөө хувьд оролцох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би энэ яаж Улаанбаатар хотыг утаагүй болгох юм бэ гэдгийг чи өөрөө ихлээд хүн юм бол чи жоох ойлгох хэрэгтэй байхгүй. Тэ? Тэрнээс биш чи зүгээр дөргөө бух шиг нэг хүн сонгочоод за чи хотыг утаагүй болгож өг. Чи утаагүй болгож өг гэж гिचээ өөрөө зуух руугаа нөгөө балер муха бакри шиг хотлол чихээд байгаа. Тэр чинь Улаанбаатар чи яаж утаагүй болох юм бэ? Нөгөө нөхөр нь бас чи өөрөө тэгж худлаа хэлсэн шиг нөгөө нөхөр чинь чамайг худлаа хэлээ сонгогдсон байхгүй. Би утаагүй болгож өг ингээд. Тэр дөрөвлөгөөр хэдэж утаагүй болгож өгч чадахгүй шүү дээ. Утаагүй болгох хүн чи өөрөө байхгүй. Тэгэхээр яг би Улаанбаатар хотыг утаагүй болгох би жирийн иргэн. За. Би зүгээр гэртээ гал түлхэр болох хэрэгтэй байхгүй. Тэгээд гал түлхэр болохын тулд би галынхаа оронд хэрэг дулаацуулт надад өөр юм хэрэгтэй байхгүй. Тог. За. Гац. Тийм. Яа ийм юм хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр юм байгаа юм уу? Тэрийг би болгохын төлөө тэр хүмүүстэй гэж ажиллаа л да тий. Тэрнээс биш чи одоо ингээд тог тавьчихсан тогоор халаадаг төхөөрөмж гэртээ тавихгүй байгаа шүү дээ. Тий. Одоо би бол одоо энд 10 жил амьдарч байна те 1 грамм утаа үйлдвэрлэв. Би цахилгаанаар ингээд энэ байшингаа халаадаг те. Маш сайн юутай байшин барьсан. Дулаана хадгалдаг ийм байшин барьсан те. Тэгээ энд би 1 грамм утаа үйлдвэрлэж Улаанбаатар хотын агаарыг бохирдуулахгүйгээр би байшингаа маш бага зардлаар сарын 500 орчим эд өвлийн оргил ачааллын үед шүү дээ. Тэ? Өвлийн эд хүүтэн үед би нэг 500-600 мянган төгрөгийн сардаа төлбөр төлөөд цахилгаанаар гэрээ ингээ халаач болж байна. Тэ? Чиний ямар ч их хурал, ерөнхийлөгч, мөрөнхийлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүрэг, нам, дарга, марга худлаа ярьж, хулгай хийдэг лөөвчдгүүгээр энэ утааны асуудал ингээд бид шийдэж болох байхгүй. Хувьд шийдэж болох байхгүй. Тэгээд болоо. Тэгээ одоо энэ чинь өөрөө улсдаг шүү дээ. Энэ одоо улс төр дотор дахиад нэг юм ярихгүй. Ингийн тулд би жишээлбэл одоо ингээд ийм нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчөөр сонгогдож байгаа хүн би жишээлбэл ямар шаардлага тавих вэ? За нөхөр минь чи тэр 5 дугаар цахилгаан станцыг бариулах ажлыг яаж шийдэх гээд байгаа юм бэ? Хэзээ шийдэх гээд байгаа юм те? Улаанбаатар хотын хэмжээнд ийм гэрээ цахилгаанаар халааж байгаа айлууд хөнгөлөлт яагаад хасагдаад байна? Тэ? За нэмхэ болийг гэхэд та нар хасгаа болооч. Илүү ихээр хөнгөлөхөө болий гэхэд та нар одоо үзүүлж байгаа хөнгөлтүүдийг нь хасаад хаа болооч. Энэ за улсын хурлын сонгуульд бол яг нэг эрчмэрч нь гайгүй яваад ах шиг байгаа. Тэ? Тэгээ сая энэ өнгөрсөн 8 сард тэгээ 24 оны 8 сард орон нутгийн сонгуул боллоо шүү дээ. Тэ? Жилээс жилд ингээ эрчим буураад байна л да. Тэ? Тэгээд нэг орон нутгийн улс төрд байхгүй болцсон байна шүү дээ. Тэ? Энэ юунаас үүдээд байна?
Яг дөө Монгол хүний нөгөө өөрийгөө хуураад мэхлээд явдаг нөгөө залхаа лойрчин зангаас нь болж байгаа байхгүй. Монгол хүн бол дандаа өөрийнхөө тулгамдаад байгаа асуудлыг нэг өөр хүнээр шийдэх гэдэг байхгүй. Тэ? Чи миний амьдралыг өөд татаад байл. Чи миний намайг миний амьдрах орчныг сайхан болгоод байл. Тэ? Чи миний хүүхдийг сургуультай болгоод байл. Чи миний хүүхдийг цэцэрлэгтэй болгоод байл. Тэ? Чи намайг мөнгөтэй ашигтай орлоготой ажилтай ажлын байртай болгоод байл. Одоо тэгээд бүгдээрээ л тэгж нэрч шүү дээ. Бүгд тэгж нэхгээр чи энд нэг сайхан луурын зах зээл чи өөрөө аянд гараад ирж байгаа ч дээ. Одоо ихээр яг хөө зэрэг нэг сайхан дараагаас нь том амтай нөхөр гарч би та нарыг амьдралыг чинь өөдөн татсан сайхан. Яг нөгөө манай нөгөө хиншүү гамбаа шиг те. Хиншүү гамбаа шиг нөхөр гарч ирэл тэгэл уран гоёр донгодож эхлэн шүү дээ. За ингэж ард түмнийхээ сэтгэлийг юу ингэж ард түмнийхээ төлөө сэтгэл гаргах хэвээр айгуу гоё дээр нэх гоё дээл өмсчихэд гонжоо гараад шүү дээ. Тэр чинь тэгэл одоо ингээл аж амьдралыг ингээл өөдөн татах хэрэгтэй те. Би та нарын өмнөөс зүрх сэтгэл минь өвдөд гал ингээ өөлж мөөлал юм гут ночоо санаа өгчдөг баг. Тэгэл нөгөөдөл нь очингуудаа тэнд юу их өгөхөйсэг хэдэн тэрбумаар нь хэдэн 100 тэрбумаар нь ихнээ идээр нь идэхлээ өртөх юм удаа хийгээл. Тэгэл бүгд бүтэн ордоор нь чигээр ингээ Монголын 5-7 тэр асар том баялагийг бэлгч төлөвлөж байгаа гэдэгт. Тэгсэн. Тэ? Өөрсдийнхөө хийсэн өмнөх лойр заа балиар бузрын юмнуудад дарахын тулд тэрний барьцаанд тэрнийхэн барьцаанд нь тэрнийхээ барьцаанд тэрийг өгч төлөвлөж байгаа. Тэгээ ихэд манай монголчууд нөгөө өөд нь харуулад өрийн цолох гэж хахад эзэн маань намайг тэнгэр харуулж яана гэж баярлал гэвтчихэдэг хон шиг л. Аюу ирэх шатрах. Одоо за энэ бас их том тусдаа сэдв ер нь цаашдаа ярих ёстой сэдв л дээ. Тэгээ сая ер нь бол зухалсан гэдэг энэ улс төрийн сэдвүүд өнөөдрийн сэдвтэй харилцаа яригдаад байна. Ер нь бол орон нутгийн өдөртөх ёсны тухай хуулиудаар дамжаад бүх орон нутгийн эрх мэдлийг дэшин татаад авчлаа л да. Тий. Орон нутгт одоо өөр шийдвэрээс ахуулаад улс төрийн эрх мэдлээс нь ахуулаад орон нутгад саний ярьдаг бүх асуудлуудыг шийдэх бүх болцоонуудыг дээш нь татаад авчихсан байгаа өнөөдөр. За тэгэхээр энэ юунаас болоод байна гэд энийг асуудлыг бас ярихгүй байхгүй. Тий. Улс төрийн нам. Тий. Одоо өнөөдрийн улс төрийн нам жишээ нь духан дээрээ санаатай байшин гэдэг тийм Монгол Ардын нам. Өмнөдхөө болоод эндийн хүчийг аваад үнээр тасархаа том ингээд ялт байгуулад өмнө удаан жил ингээд засаглаж байна л дээ. Энэ хугацаанд л улмаас улам л одоо ийм асуудлууд хүндрээд байгаа. Яагаад улс төрийн нам тэгвэл яг энэ байдал руу ороод байна? Улс төрийн нам гэдэг чинь нэгэсэндээ их мэдлэлтөчдөг лифт юм уу? Тийм байдлаар хувирчээд байна л да тийм. Тэр улс төрийн нам гэдэг байд. Нөгөө улс төр яагаад завхарсан юм бэ? Улс төр Монголын улс төр яагаад ийм завхарсан зүйл болоод хувирчваа гэдэг дээр хоёлаа илүү. Өнөөдрийнхөө хувьд бол ингэж төвлөрөх хэрэгтэй байна. Тийм. Намууд улс төрийн намын тухай улс төрийн шийдвэр гаргагч нарын тухай хоёлаа цаашаа үргэлжлүүлээд ярина. Улс төрийн үзэл сурталын тухай хоол системтэй ярих учраас. Тэгэхээр өнөөдөр яагаад Монголын улс төр ийм завхарсан улс төр болчихвоо? Юунда байна вэ? Энэ нөгөө Монгол хүний юмд хандах хандлагатай амьдралыг ойлгох ойлголт, амьдралын мөн чанарыг ойлгох ойлголт. Тэгээд нөгөө үнэт зүйлийнх нь өөрийнх нь үнэт зүйлийнх нь систем эвдэрсэнтэй холбоотой байхгүй. Тэгээд Монгол хүн бол ингээд энэ ингэж ийм маш энгийн үгээр хэлэх юм бол хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ингээд амьдраад байгаа байхгүй. Тэгээ хэн нэгэн хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хэн нэгэн хүнд амьдарч өгч байгаа юм шиг. Би одоо Монгол улсад амьдарч өгөөд байгаа юм шиг тий. Эсвэл үр хөвгтүүдийнхээ өмнөөс амьдраад байгаа юм шиг. Эсвэл даргын өмнөөс амьдраад байгаа. Дарагт амьдарч өгөөд байгаа юм шиг тий. Тэгээд өөрийнхөө шийдвэрлэх ёстой асуудлуудыг заавал хүнээр хийх гэдэг байгаа байхгүй. Тий. Орлого, мөнгө, хоол хүнс, тэгээд орон гэр, үр хүүхдийн хүмүүжил, сургууль, боловсрол, таны өөрийн чинь эрүүл мэнд, тэ аюулгүй байдлын хүмүүс бүгд юуны юм гэхээр таны өөрийн асуудал. Тэ. Таны өөрийн асуудал. Та өөрөө эндээ эзэн байх ёстой, тэ. Амьдрал хувь цааяанда. Та хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрлөхийн тулд та боловсрол эзэмших хэрэгтэй, мэрэгжилтэй байх ёстой.
мэрэгжлээ өдрөөс өдөрт сайжруулж явах хэрэгтэй тий. Суралцж явах хэрэгтэй тий. Тэгээд ажиллаа хийвэл хийсэн шиг хийгээд тэрнийхээ хариуд авах ёстой цалин хөлсөө та шаардж авч чаддаг байх хэрэгтэй тий. Хөдөлмөрөө өмлүүлж чаддаг байх хэрэгтэй. Тэгээ энэ чинь бол таны өөрийн хувийн асуудал. Энэ улсын их хурал улс төрийн намуудад ерөөс ямар ч хамаахгүй. Монгол Ардын нам манай уламжлалт улс төрч ялангуяа Монгол Ардын нам. Тэгээд манай ардчлалын намд ч гэсэн тийм улс төрч зөндөө олон байна. Юу гэж хүмүүсийг нөгөө хүсэж байгаа дэрэнд толгуурлаад юу гэж популист улс төрийг тоглоод яваад байгаа хэрэг. Гэхдээ та надад санаа өгч. Таны наад асуудлууд чинь би шийдэж. Төр засагчийг шийдэх хэрэгтэй юм аа. Ард түмнийхээ төлөө байх хэрэгтэй энэ төр засагч. Тэр ард түмнийхээ төлөө байдаг төр засагч чинь би болох гэдэг байхгүй би. Би тэр чинь би болгож чадах байхгүй. Таны хэрэгтэй бол надад л санал өгч хэрэгтэй. Монголын улс төр бол ингэж яваад шүү дээ. Ихэнх хүмүүс нь юу гэж үзэж байгаа хэрэг би бол өөрөөсөө улс төрд олж хэрэггүй. Надад хамаач юм. Тийм надад хамаач би ойлгохгүй. Тийм мэдчихгүй. Миний чадах юм бол нэг сайн хүнд саналаа өгöd. Тэгээд тэр сайн хүнээ миний амьдралыг сайжруулах зэрэг шаардлаа суугаад байгаа юм. Ингээд улс төрчийг сонгож тэр эрх мэдлийг өгж байгаа ард түмэнч харилцсан бие биенээ мэхлээд яваад байгаа. Хуурч мэхлээд яваад байгаа. Нөгөө сонгогч олон түмэн хамгийн гол нь өөрөө юуны өмнө хуураад мэхлээд байгаа. Тэ? Хүний өмнөөс амьдарч өгч байгаа юм шиг тэ? Хүнд амьдарч өгч байгаа юм шиг. Та энэ хорвоод дээр таны энэ хорвоод дээр хүрээд ирчихээ хүн болоод ирээд энэ монгол хүн болоод энэ амьдраач хинч гуйгаагүй байхгүй. Та ямар нэгэн тэр бурхны үед юм уу юуны үедгийн эцэг ямар нэгэн хов зохиолоор хизээ урд насндаа хийсэн юмар гэдэг юм уу яасан ийсэн энэ ингээ хүн болоод төрчихсөн. Одоо ингээд хүн болоод төрчихсөн та одоо ингээд энэ хорвоод амьдрал үр хөвгт энэ бүх юм чи таны өөрийн чинь юм. Та өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөх ёстой, зүтгэх ёстой, амьдралаа та өөрөө авч явах ёстой. Ингийн тулд танд юу хэрэгтэй хөө зөв систем хэрэгтэй. Тэр зөв системийг бүрдүүлж өгөх нь улс төрчдийн үүрэг. Тэр биш таны амьдралыг сайжруулах явдал биш. Таны өмнө тулгараад байгаа бэрхшээлүүд чинь шийдвэрлэж өгөх явдал биш. Жишээлбэл Улаанбаатар хотыг утаагүй болгож өгөх явдал ердөөсөө ч биш их хурлын үүрэг, засгийн газрын үүрэг бол. Ням бактерийн ч үүрэг биш. Улаанбаатар хотыг утаагүй бол. Тэгээ энэ үүрэг. Энэ таны өөрийн чинь үүрэг. Та өөрөө л гал төлгөө болж одоо хотод утаа байхгүй болчихно. Тэгээ одоо энэ иргэд чинь ингээд тань шиг цахилгаан зуухтай. Ингээд цахилгаан халуугаар тавьчих. Амьдрах чадвартай нь хэм олон байна тий. Тэгээ ингээд цахилгаан халуугаар гүйгүй. Энэ чадварсад ах энэ өртөө 100 сая төгрөгтэй. Яг энэ бүр тэтгэврийн бүр хамгийн бага тэтгэвэр авдаг хүн ч гэсэн битээ нэг юм халуугаар аваад тавьчих чадaltaй. 2 халуугаар хэрэгтэй. 2 удаа 2 сарынхаа тэтгэврээс 100 мянган төгрөг энэ зараад ингээд авчих. Тэр нь 220 волтоор ажилладаг. Тэгэл болоо. Тэгээд дараа дахиад нэг 300-400 мянган төгрөг зарцуулж хагаад гэрийнхээ бүрийн шиг сайхан дулаалчлагдахгүй болох өөрчлөлт. Одоо тэр чинь манай нийслэлийн засаг дарагч нь төрийн албаагчдаар очиж бүгднийг дулаалж хийсэн. Энэ тэр улаан цав хурлыг зарлаад байгаа. Яагаад ийм тэр Нямбактер яагаад ийм юм хийж байгаа хөр зэрэг энэ Улаанбаатар хотод амьдрал сууж байгаа энэ чинь бар 1 сая хүн байгаа зү. Тэ. Энэ хүмүүс ч өөрсдөө тэр хүнээс ийм шаардаад байна шүү. Тэ. Одоо 220 гаруй мянган гэр хорооллын айдууд байна. Тэгээ Нямбактер одоо 220 мянган айдын гэрийн очиж тулаарж өгч гэрт нь очиж ийм тавьж өгөх болж байна. Одоо хяналт тавих юм гэсэн бас. Биш. Энэ бол улс төр биш үү? Энэ буруу улс төр. Буруу улс төр. Тэгээ энэ буруу улс төр. За. Ийм улс төрөөр бол Монгол улс хизэж өөдрөхгүй. Улаанбаатарт утаанаас салгахчгүй. Байж л байна. Байж л байна. Угаасаа байсан шүү дээ. Угаасаа байна. Гинхэн гараад ирсэн биш. Одоо ингээд Нямбактер 220 мянган Монгол эрт амьдарч байгаа 220 мянган алт 220 мянган шиг ийм улсын мөнгөөр нийслэлийн мөнгөөр ийм халуугаар аваад тавиад өгч шүү дээ. За. Тэнгуут Улаанбаатар хотын хэмжээнд нэгдүгürt нь баахан хохирол гарна. Нэгдүгürt ийм халуугаар оруулж исэн хүмүүс бүгд шатна. Тэр шинж халуугаар оруулж авах болно шүү дээ.
Нэгдүгээр тараад. Тэр шууд дампуурна. Тийм. Хоёрдугаар нөгөө 220 мянган би мөрийдсэн ч алдахгүй. Нөгөө 220 мянган өрх халын чинь 110 мянган энэ халаагаараа маргааш нь сухавчлаа зах дээр очив. Тэгээ авч зарч. Тийм авч 20 мянган төгрөгөөр зарч. Тийм. Тэгээд 20 мянган төгрөгөөр зараад оройн очив. Нөгөө хорооныхоо хүсний 8 нэрийн барааны төгрөөс багаанд аваад очив. За тийм хагас нь биш юм аа гэд 3-1. 100 ч гэсэн яг тэр замаар л явсан шүү дээ. Тий, бүх 4 10 20 удаа 100 тараасан. Бүх 100 тийм замаар явсан. Тэр 100 гаруй мянган 100 тарахад нэг 10 мянган айл тэр 100-ыг авч үлдсэн баг. Үр дүнтэй ашигласан. Тий, үр дүнтэй ашиглаж энэ зөв юм өчлөө би энийг зөв ашиглая гэж нэг 10 мянган л бодсон баг. Тий. Бусад 210 мянган нь бол хэнхүүлээд хаяад тий. Дамлаа зархан гаргаж зархан зараад хөдөө авиж чиж айлууд зархан зараад ингээд тусгасан. За. Тэгэхээр энэ нөгөө улс төр гээд байгаа юм чинь цаад язгуурны үнд тохир зэрэг дөнгөж сая яриад эхэллээ шүү дээ. Ашиг сонирхолтой байгаа маа. Дараа хариуцлах юм даа. Чи хүний хариуцах хэрэгтэй, өөрийнхөө бүдээх хэрэгтэй хариуцлагыг чи тэр хүнээс бити булаач аа. Тэр хүнээс. Тэр хүнээс нь тийм бай. Тийм. Чи бити хүний зүгээр байж хат чи хоол өгöd. Тэр хүн өөрийгөө хооллох хэрэгтэй байхгүй, өөрөө талхаа олох хэрэгтэй. Тэ? Чи тэгээд хүмүүсийг хооллоод нэг хүн ажил хийх болж шít. Тэ? Тэ? Нэг хүн хоол над хоол авчиж өгöd гэж би ажиллаж байгаа. Тэ? Тэ? Одоо яг тийм улс төрлийн бод юм уу? Тэгэхээр Монгол ардын популист улс төр чи яг тийм юм хийгээл яваад байгаа байхгүй. А тэр чинь асуудал шийдэх гэдэг байгаа юм биш шүү дээ. Тэгээ утааг Улаанбаатарыг утаагүй болгохгүй. Яг энэ хэлбэрээр яваад ер нь улс төр тэгээд өргөжлөл байгаад тах уу? Ингээл улс орон ингэж байгаа дампуурна. За. Энд чинь эцэгсгэлгүй үргэлж идэг зүйл биш байхгүй. За. Энэ чинь ёроолгүй сав биш шүү дээ. Үндэсний баялаг гэдэг юм чинь дуусдаг. За. Тэ? Хөдөлмөрлөх ажилтнууд хөдөлмөр эрхлэх хүн байхгүй болоод тэгээд нөгөө байгалийн баялагаа зарж үрж дуусаад эхнээс нь процент тавиад. Эхнээс нь процент тавиад. Энэ биш байгалийн баялаг гэдэг юм чинь юм эрсдэлтэй байхгүй. Яг тэр бүх юм эрсдэлтэй л дээ. Тэгээ байгалийн баялаг бол бүр илүү их эрсдэлтэй. Одоо жишээлбэл хятадын зах зээл дээр нүүрсний онгууд Монгол улс тэр чигт салгаанаар хэлчихэж байгаа эдийн засаг. Тэ? Нэг гол нүүрс экспортлж амьдарч байгаа орн шүү дээ. Тэ? Нөгөөх нь энэ унчаар зэрэг ганцхан зах зээлтэй Хятад гэдэг ганцхан зах зээлтэй. Хятадаас өөр Монголын нүүрсийг авахгүй боломжгүй. Шаардлагач байхгүй бүгд нүүрстэй. Тий. Хятад мангас бол өөрийнх нь нүүрс хүлцэхгүй. Өөрт нь нүүрс байгаа боловч тэгээ өөр орноос бас нүүрс авах хэрэгтэй. Нэмж авдаг. Австралиас, Индонезиас, Монголоос, Оросын холбооны улсаас. Тэ? Гэтэл нөгөө эдийн засгийн байдал нь муудаад нөгөө өсөлтөн зогсоод металлургийн үйлдвэрүүд нь хаагдаад ирэнгүүт асар олон металлургийн үйлдвэр хаагдчих шүү дээ. Тэнгууд нүүрс авах шаардлага байхгүй. Тэнгууд Монголын нүүрс нь уурханд одоо яхаа мэдхгүй зогсож байна. Зогссон бод. Зогссон ба. Тэгэхээр нэгдүгээр улс төрийн нэгдүгээр гол тавигдах шаардлага. Нэгдүгээрт нь те их ашгараад хүн улс төр хийдэг. Тэ? Чи тийм учраас тэрийг зөв хөлөд ойлгох. Хоёрдугаарт нь хизээч хинийч хариуцлагыг чиний хариуцлагыг би чиний өмнөөс үүрэж болохгүй. Тэ? Тийм юм бол би одоо ингээл ийм хажуудлахын айлын хүүхдүүдийг би хооллоо шүү дээ. Тэ? Хүүхдүүдээ та орой маад орж ирж холоо идэж байгаа. Тэ? Тэгвэл нөгөө эцэг чинь сайхан юм болно үст. Тий. Тэгснээр нэг сарын дараа бүр өөрлөж яага хүүхд муу хоол гэдэг. Хоолтой чинь чанар уучлаа. Тий, хоолны чинь чанар муу юм гэж шүү. Манай хүүхд гонд мэдээлж. Чадахгүй гэж шүү. Чадахгүй юм гэж шүү. Тий. Тэ. Яг тийм байдал руу явчихна тий. Тэ. За. Энэ арчилсан улс төрийг одоо та нэлээд сайхан задлаа ярьлаа. Бүгд энэ улс төрчдийн одоо яг их хурлын тухай бол тий. Төвшөндөж байгаа улс төрчдийн талаар сая одоо доод түвшнээс нэлээд зэгцтэй сайхан ойлгож өгч штэ. Тий. Тэгтээж бас нэг иргэний хариуцлага нэмэгдэх юм байна гэдэг. Тий. Тэгэхээр улсын хурлын очиж байгаа их хурлын гишүүн болж байгаа улс төрийн бас нэг дээд эрх мэдэлд очиж байгаа дэшиг явж байгаа хүмүүстэй ялгаатай юм одоо. Одоо яг өнөөдрийн бол байдлыг бол бүгд хараад шүү дээ. Сая ингээд та зөндөл ярьлаа. Тий. Тэгэхээр эдгээр чинь ингээд хүн таалагдахын тулд юу ч хамаагүй яриад байна шүү дээ.
Яг тэр хүмүүс чинь яг юу хийх ёстой юм бэ? Их хурл их улсын их хурлын гишүүдийн хийх ёстой хэдхэн ерөөсө гарын 5 уран дотор бат хэдхэн юм байна шүү дээ. Хэдхэн юм байгаа байхгүй. Тэрийг л хийх ёстой. Өөр ерөөсө юмд оролцох шаардлага байхгүй. Оролцохыг угаасаа хуулиар хоригдсан байх ёстой байхгүй. Нэгдүгээр нь үндэсний аюулгүй байдал. За. Үндэсний аюулгүй байдал. За. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь нөгөө батлан хамгаалах. Тэгээд бусад эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал, тэ? За. Тэгээд нийгмийн аюулгүй байдал гэхээр чинь зэрэглэгээ эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал нэг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө нэгдүгээр асуудал үндэсний аюулгүй байдал. Тэ? Хоёрдугаар асуудал Монгол улсад энэ ардчилсан дэг журмыг сахин хамгаалах явдал. Тэ? Зөв ардчилсан нээлттэй ил тод ийм систем тогтвортой улс төрийн тогтвортой байдал орших тийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх юм. А гуравдугаар нь эдийн засгийн хөгжилд саад болохооргүй тийм стандарт нормативуудыг тогтоож өгөх юм. Эдийн засгийн хөгжилд зөвхөн саад болоод зогсохгүйгээр болохгүй эдийн засгийн хөгжилд төлөвлөж өгсөн сайжруулсан тийм норматив стандартыг хангаж өгөх юм. Энэ юу хургал гэж хэлээ. За. Тэгвэл болно шүү дээ. Нэг хурал. За. Тийм. Тэрнтэйгээ холбоотой хууль дүрм журмуудаа батлаад ингээл явна. Тэ? Засгийн газар юу их вэ? Засгийн газар энэ дээрс гадна нөгөө судалгааныхаа ажлуудыг хийнэ. Тэ? Нөгөө эдийн засгч яаж хөгжиж байгаа, яаж явж байгаа, Монголд үйлдвэрлэл яаж байгаа, хүмүүс юу хийж байгаа, мал аж ахуйн яаж байгаа, газар тариалал нь яаж байгаа, байгаль орчин нь яаж байгаа, тэ? Тэрнийг жил банк тогтмол их хурлаа тайлбарлаж. За ингээ өнгөрсөн жил инглээ, эдийн засаг инглээ, нийгмийн асуудлууд инглээ, тийм? Инглээ. Юунаас болоод яагаад ийм байдалд ороод байна? Юу яагаад муудаад байна? Тэрнийг сайжруулахын тулд өөрчлөхийн тулд юу хийх ёстой? Засгийн газрын их хурл хоёрын ерөөсөө хийж идэг гэж ердөө л юм. Бусад бүх ажлыг орон нутаг хийн шүү дээ. Тэгээ манай чинь тэгээд одоо яг эсрэг манад бол хийх ажлаа бүгдээр ингэ хайцсан байгаа байхгүй их хурл. Ерөөсөө батлан хамгаалах, аюулгүй байдал тэр гадаад харилцаа тэр ерөөсөө ярьж байгаа юм юу ч байхгүй. Тэ? Тэр шал худлаа юм яриад нэг утаа яг солиорол. Тэ? Нэг ядуул ярьж солиорол. Тэ? Тэгэл ер нь бол нэг баахан барилгын мэргэжилтэнгүүд л байх шүү. Тэгэл нэг ярьж байгаа ярианыхын цааталтанд дандаа улсын төсвөөс яаж мөнгө идэж шулгаалах вэ гэдэг л юм явж байгаа хөөхгүй. Тэрс бүх ярианыхын цааталт. Яг одоо ингээд эргээс санахлаар бол манай улсын их хурлч бас арай ч юм байгаагүй шүү юм аа. Ингээ одоо ингэ санаж явах ингээ бас нэг ингээ 90 хөгжил дэвшээч ингээ 96 оноос 2000 он 92 оноос хойш Монголын улсын баг гурал. 92 оноос хойш одоо 96 оноос хойш манай улсын их хурл бол дандаа яг энэ үндэсний аюулгүй байдал хөгжил эдийн засгийн асуудал бодлого энэ юм дээр төвлөрч ажиллаж ирсэн. Тий. Одоо ч юм бол одоо зүгээр тохоо шанагны хэрүүлтэй. Тэгээд хулгай чи хулгаач тэгж ирэх юм бол чи ч гэсэн хулгаач. Дандаа хулгай ярьдаг. Тийм. За. За тэгээ ингэсэд яг уу. Тэгээд яг ингээд тэгвэл улс төр гэдэг чинь ингээд юу юм бэ гэдэг ихээр зэрэг товчхон одоо та ингээд өнөөдрийнхөө сэдвийг ингээд та базаад ингээд дүгнээд ингээд ярих юм бол улс төр гэдэг бол ямар нэгэн тийм эрх мэдэл төрдөг шат амжилах нэгдүгürt биш. За. Улс төр гэдэг бол нэг ямар нэгэн одоо тийм шунхаа залхаа этгээдийн баяждаг хөрөнгө мөнгөтэй болдог тийм орчин талбар биш. Шунлын гүйцэтгэх газар. Шунлын гүйцэтгэх газар биш. Монголд бол өнөөдөр яг ийм болчиход байна шүү дээ. Тэгвэл улс төр гэдэг юу, ардчилсан улс төр гэдэг юу юм бэ гэхээр хамтран сууж байгаад яаж амьдрахад юу хэрэгцээтэй байгаагаа ярьж байгаа шийдэл юм улс төр гэдэг байна. Одоо манай 28 дугаар хорооны төвшөнд улс төр ямар улс төр байх вэ гэхээр бид тэр хорооныхоо иргэдийн нийтийн хурлыг оролдуулаад тэгээд юу тухай ярьж байгаа вэ гэхээр эцсийн буудлаа энэ байрлал зүг байна уу буруу байна уу? Өөр нэмж хангах зам тавих шаардлагатай байна. Тэ? Хог энэ хитрхи удаан зайлуулаад байгааг яаж үгүй татамжийг ойрхон болгох вэ? Тэ? Энэ хан хогоо яах вэ? Хүүхдийн цэцэрлэг ясны асуудлыг яах вэ? Годамжны гэрэлтүүлгээ яах вэ? Ингэж ярих хэрэгтэй. Ийм юм яриа сууж байгаа хэрэгтэй. Энэ төрөнд энийг ингэж яриа шийдсэн бол тэгээд цаашаа ярих асуудал зөндөө олон байна. Тэгээд
одоо хүүхдүүдийн чөлөөцгийг яах вэ? Гэхдээ манай энэ хоронд чинь одоо энэ чинь баг ангийн төвөөс том юм хороо واخхгүй. Тийм. 20 мянган. Тийм. Баг хүнтэй шүү. Энд чинь хүүхдийн тоглоомын талбай байна. Ганц сагсан бөмбөгийн талбай байна. Ганц хөлбөмбөгийн талбай байна. Ганц хүүхэд чагаар гулгачдаг. Гişвэрөөрөө гулгачдаг талбай байна. Тэ? Тэгээ энийг эндээ шийдэх хэрэгтэй. Энийг бид эндээ шийдэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш тэгэл гуугаад дүүрэг рүү гуугаад нийслэл рүү гуугаад гүгэж явж явах хэрэгтэй биш. Тийм. А эндээ шийддэг бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг бид нар их хурлаасаа нийслэлээс шаардах хэрэгтэй байхгүй. Тийм. Бидний төсөв аа. Бидний хөрөнгө мөнгө аа. Тэр чинь нийслэлээс өгж байгаа мөнгө биш байхгүй. Тийм. Нийслэл засгийн газар хоёр бидний хамаас хулгайлаад аваад явсан мөнгө. Хуу хамаад аваад тийш явсан мөнгө. Тийм. Авдаг мөнгө нэмээд байгаа. Тий. Тэр мөнгнөөс энд хэдэн үлдэх юм бэ? Одоо бол үлдэхгүй байна. Одоо юу ч үлдэхгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгээ бид нар өрхийн эмнэлэг ганцхан ийм хэдхэн асар их ачаалт. Тэ. Чи үлдэхгүй шүү дээ. Энийг томсох хэрэгтэй. 2-3 өрхийн эмнэлэгтэй болох хэрэгтэй. Чи 20-30 мянган хүн байна шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ ардчилсан улс төрийн талаар гээд сая айгу. Тэгээд ардчилсан улс төр гэж яриад байгаа юм чинь ингээд яаж амьдрах гээд байгаагаа бүгдээрээ нийлж хамтран ярилцаж шийдвэрлэдэг ийм механизмыг ардчилсан улс төр гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тийм. Тэрнээс биш нэг би та нарыг сайхан амьдруулна гэх хөрдөрчлөө өөрчлөн саналаа өгчөөл тэгээд сайжруулахын хүлээгээл суудаг юм хэлээд байгаа юм биш. Энэ ардчилсан энэ арчлал гэдэгтэй холбоотой бүр нэг бүтэн ярилцлага болно гэж бодоод байгаа тийм. Нийгмийн тогтолцооны талаар ярихаас өөр байхгүй байна. Тийм. Энэ арчлал нийгэм чи юу юм бэ? Одоо бол бүр манай улс төрчид ч юу дуртаараа тайлбарладаг боллоо. Тийм. Тэгэхээр энэ юу дуртаараа тайлбарладаг ийм зүйл муу юм уу биш юм уу? Энэ дараагийн сэдв рүү ингээд бүр ингээд дэлгэрүүл задлж ярихаас өөр аргагүй болчихлоо. Одоо ингээд яг улс төрийн тухай цаашаа үргэлжлүүлээд энэ улс төрийн системийн тухай ингээд дараагийн ярин дотор хоёлаа орхигдсон юмудаа ингээд нэмээд ингээд яриад ингээд явна. Одоо дараагийн сэдв бол улс төрийн үзэл судлалын тухай ойлаа гэхэд ярилцсан. За тийм. Улс төр гэдэг юм чинь зүгээр ингээд хоосон цэлнийхээ пангаараа дуртай өдөг гүйчихэл ингээд яриад хийгээд идэх зүйл биш л дээ. Жирийн хүний яг амьдрал авахд холбоотой зүйл мөн боловч энэ бас нэг жоохон юу хэрэгтэй. Тэ? Одоо онлайн жоохон бэлтгэл хэрэгтэй. Тэ гэж хэлээ л та. Тэ. Тэгэхээр онлайн гэж хэлэхээр зэрэг манайхан нэг юу яагаад тавьчихдаг. Ер нь онлог бол яваад байна л да. Үгүй манай монголчуудын нэг өвөрмөц онцлог бол онлайн гингууд шууд автоматар өөрсдийн надад хамаагүй зүйл дургуцаад явчихдаг тий. Онл гэхээр зэрэг энэ ном, дэвтэр бичих харандаа тэгэл хичээл сургуультай тэгэл хамгийн залхуу хүмүүс ихгүй монголчууд. Маш бэлэн юм дуртай. Тэгээ оюуны бол маш гүнзгий залхууралт болсон юм хүмүүс. Тэгэхээр зэрэг улс төрд ингээд түрүүн би хэллээ шүү дээ. Нэгдүгээрт нь бол энэ их ашиг юм аа. Улс төр гэдэг нь их ашиг юм. Их ашгийг хэрхэн хангах тухайтай механизмыг яриад. Хоёрдугаарт нь бол нөгөө хязгаарлалт юм аа гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Улс төр гэдэг бол хязгаарлалт систем юм. Дураараа явуулах явдал биш байхгүй. Тэгэхээр энэ механизм чинь юун дээр суурилж ингэж цаашаа хэрэгждэг юм бэ гэдгийг нь хоёулаа дээр үзэл судлал гэдэг юм дээр ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Манайхан ингээл одоо хоорондоо залуу улс төрчд бол ялангуяа маргалдаад байгаа шүү дээ. Баруун, зүүн, галтерам, коммунист, либералист, чимүү либерал, чимүү коммунист гэх чимүү фашист гэх ингээд ярилцж байгаа шүү дээ. Энийг баг доромжлын шиг болдог тийм. Энийг ингээд баг доромжлол маягаар хүлээж авдаг учраас юмнийхээ эсрэг хэрэгэлдэг. Нөгөөдгөн ч тэгж хүлээж авдаг тийм. Ийм болчиход. Тэгэхээр энэ биш бас биш байхгүй. Биш тийм. Энэ чинь нэгдүгээр доромжлол биш. Энэ бол бүгдээрээ цааталтаа нийгмийн учир шалтгаантай, эзэнтэй хамгийн гол нь тэр зохиомжтой зүйл биш. Бодит амьдралаас ургаж гарч ирсэн одоо хангаа дээр ингээд 4 сар болж байна одоо ингэрдэг зөндөө болон яргуу ургацсан байгаа. Тэр шиг юм улс төрийн үзэл судлал гэдэг юм чинь нийгмийн дотор хүмүүсийн дунд хүмүүсийн оюун санаанд дотор ургаж гарч ирж байгаа юм урам цэцэг واخгүй. Тэгээд дуртай газар ургачихгүй. Тэр чинь өөр юм гэсэн ургадаг тэр орчин ургадаг нөхцөл тийм юм байж тэнд нь ургана. Тэрийг л
бид нар үзэл суртал гэж нэрлэдэг та. Тэгэхээр дараагийн яриан дээр хоёулаа үзэл суртал гэж юугаа яриад байгаа, зүүн гэж юугаа яриад байгаа, баруун гэж юугаа яриад байгаа юм. Аль нэг нь зүүн, аль нэг нь баруун гэдэг байгаа юм тийм. Хоорондоо ямар ялгаатай юм. Хаанаас яаж гарч ирсэн юм тийм. Тэрийг яриад бол бид хоёрын өнөөдрийн ярьсан яриа бас нэлээ сонирхолтой болоод ингэж яваа. За ерөнхийдөө ингэж суур ойлголтын талаар хоёулаа ярьлаа шүү дээ. Тэр жоохон маш ерөнхий хамгийн гол нь маш ерөнхий. Аль болох онлын үг, ялангуяа гадаад үг те нэр томьёо аль болох хэрэглэхгүй гээр ярихыг хичээлээ. Тэгээ би бол өөрөө бас мэрэгжлийн улс төр судлаач хүн бас биш шүү дээ. Би зөвлөлт нэг инженер хүн те. Яг энэ улс төр одоо нийгмийн ухаан, социолог энэгээр ингээд яг сургууль номын дүүргээд ингээд дипломын эзэмшээр ингээд ирсэн хүн биш. Тийм учраас тэр талаас нь ойлгож хүлээж аваасаа гэж нэг дүрт хүсэж байна. Одоо бидний нөгөө хандагч нартаа те. Одоо ингээд хоёул YouTube дээр тавьчих. Тэгээд YouTube дээр YouTube руу орж ирээд үзэн шүү дээ те. Яг хаа төвшнийх нь хувьд бол аль болох энгийн жирийн хүнд ойлгомжтой байх шаардлагын үүднээс те. Энгийн бодит амьдралын жишээн дээр тулгуурлаж байгаа ярьж байгаа. Тэгээд улс төр гэдэг бол өөрөө улс төр судлал гэдэг бол том бүхэл бүтэн том шинжлэх ухаан мэрэгжил тийм. Энийг нэг удаагийн нэг юм YouTube-ийн контентын хүрээнд яриад тайлбарлаад ойлгуулчих боломжгүй маш том сэдв байгаа. Зүгээр энгийн жирийн хүний амьдралд хэрэгцээ болох хэрэгцээтэй байх тэр шаардлагын үүднээс нь улс төрийг юу ойлгох ёстой юм тийм. Яаж тайлбарлавал зохих юм. Тэгээ тэр нь өөрөө тухайн хүнд өөрт нь ямар хэрэгтэй өөрөө юутай холж иддэг юм бэ те. Талхан дээр зүрхдэг маск юм уу? Эсвэл талхан нь өөрөө юм уу те. Энийг чинь жоо энгийнээр ингэж яар тайлбарлаж байгаа. Ухаантай юм л та. Мэдээ яриа бол. Энэ нөгөө Clubhouse дээр таны нөгөө хит хитэн цовруул подкастууд байгаа. Бас яг энэ суур ойлголтын талаар бол суур иргэний боловсролын талаар тэрний дараагаас эхлээд маш олон залуучууд таач одоо сүүлийн мөрчилгээр бас тэрэнд хандаагүй орлоо. Тэгээд удаадараа надаас ингэж өксөжсөн байхгүй. За энэ Батүшийн энэ яриануудыг их олон төргмөр байна гэдэг. Тийм маш энгийнээр ойлгохлоо тэр хүмүүсийн надад одоо хэлээд байгаа юм болохоор энэ суур ойлголттой болоод тэгэхээр энэ ус төрчтэй юу яриад байгааг ойлгодог болчихсон юм. Тийм. Бид нар ерөөсө хүлээж авдаггүйсэн юм. Тийм. Нэрэл ингээл эх орныхон төлөө юм хийж байгаа. Нэрэл ингээл ард түмнийхэн төлөө хийж байгаа юм. Нэрэл энэ байгалийн баялагийг чинь тараах гэдэг юм байна. Нэрэл энэ гой ингээ утааг болох гэдэг юм. Хөрсний бохлыг устгах гэдэг юм байна. Тэгсэн чинь энэ өөрөө цаанаа өөрийн гэсэн суур ойлголттой онолтой тийм. Ийм зүйлийг бид нар юу дуртайгаар ингээ тайлбарладагс болоод хууртаадсан юм байна. Одоо бол худлаа ярьж байгааг ингээ ялгаж цахаад байдаг болчихлоо. Тэгэхээр энийг түгээн бид хүрүүлэх үүднээс Батүшийн хата та нар ингэ уулздаг наад цаанаар чиний энэ ажлыг хийгээч гэдэг. Одоо ингэ эхэлж байгаа. Тэгээ ямарс эхний ярьцлагын явдлаа тэгээд жоохон дадлаг туршлага ингэ нэмэгдээд явах бах, сайжраад явах бах. Болон энэ илүү сайжруулаад тэгээд олон хүмүүс ингэ хүсэж санал тавьсан учраас эхлүүлсэн байгаа. Тийм учраас энэ цаашаа бас манай хүмүүс маань түгээн дэлгэрүүлэх дээр хамтраараа дэмжээрэй. Тэгээд сайхан шеэрлээд нөгөө одоо Төвшөхийн манаас өөрийнх нь пэйж хуудас одоо YouTube-ийн пэйж хуудсан дээр миний пэйж хуудсан дээр зэрэг яваа. Энийг түгээн дэлгэрүүлээд олон төрөх туслаараа. Нэрэл ясаа ингэ суур ойлголттой болоод эхлэхээр хин дуртай ус төрч очиод хин дуртай нь таныг худлаа яриад хуурам эхлээд байж болохгүй. Эх орныхон төлөө ард түмнийхэн төлөө юу дуртайгаа яриад байдаггүй. Тэгээ энэ зүйлүүдийг ингэ эхлэлийн өнөөдөр ингэ эхлүүлж байгаа. Марга дараагийн сэдв бол одоо улс төрийн үжил санаа үзлээр яриад үзэл суртлуудыг ярина. Энэ дотроо бас маш том өргөн хүрээний сэдв байгаа. Олон төрлийн измүүд байна те. Энэ измүүд яг хууганд ямар хамаатай юм. Энэ улс нийгэмд ямар хамаатай юм. Улс төрт ямар хамаатай юм. Улс төрийн намууд ямар хамааралтай гэдэг. Энэ болгоныг ингэ дахиад цаашаа ярих юм. Тэгээд нэгэнтээ нөгөө YouTube дээр ингээд тавиал хоёлаа ингэ явах юм чинь YouTube рүүдэд хандж өсөх зүйл ба те. Бидний хийж байгаа энэ ажил дэмжээрээ, subscribe хийгээрээ, цааш нь түгээн дэлгэрүүлээрээ, эрхээ уруугаа гоцоолгоорой. YouTube-ийн нөгөө алгоритм чинь бол тийм юмд
маш дуртай байт юм л шүү Тийм. дээ. Тэгээ хамгийн гол нь комментүүд бичээрэй. Комментүүд бич. Асуултууд хамгийн чухал юм тийм. тий. Маш их асуулт, коммент бичээрэй. Тэгээ заавал магтсан одоо дипломат айгуу гоё үг мүг байх алба ерөөсөө байх. Тийм хүсээд байгаа биш. Тийм юм хүсээд байгаа биш. Тийм. Гол нь нэг фидбек бидэрт зайлшгүй хэрэгтэй. Юуг ойлгосон, юуг ойлгоогүй, юуг илүү дэлгэрүүлж тайлбарлавал хэрэгтэй байсан тийм гэх мэтчлэн. Тэгээд юуг дутуу орхиод байна хамгийн гол нь тийм. Бид нар чинь ингээл бүгдийг ингээл ярьсан юм шиг санагдаад байгаа боловч хэлье гэж бодож ирсэн юм бүгдийг хэлсэн юм шиг санагдаад байгаа боловч сүлд нь ингээл өөртөө ингээл харж байхдаа нэг тийм юм хэлдэг үед нэг ийм юм ярьдаг гэж тэрийг үлдээсэн орхицсан биш тэгээд зөндөө нэргээ гарч ирдэг байхгүй. Тэгээд тэр YouTube-ийн хамгийн гол нь тэр цаад нөгөө алгоритм чинь юм тийм комменттай банкны юм амьд харилцаанд бол хамгийн их дуртай байд юм байна. Тэгээд одоо энэ подкаст энэ одоо контентийг маань их олон хүн subscribe хийгээсэй, цааш нь дуган дэлгэрүүлээсэй, дэмжээсэй. Тэгээд хамгийн гол нэг юу гэдэг нэг юу гэдэг юм шүү дээ чи бас. Санхүүгийн хувьд бас дэмжиж болт юм ба шүү дээ. Тийм. Donation маягаар тийм. Донат хийх юм байна. Тэгээд нөгөө нэг юу гэж юу Patreon гэж тийм юу гэдэг юм байна те. Юм бид юм байна тэр дэмжиж байгаа контентуудаа баг хэмжээгээр донат хийдэг те. Тэгээд данс масыг чи нээгээд ингэж яаж хэрэгтэй те. Тэгээд яах юм бол хэрэгтэй байхгүй. Тэгээд их олон залуучууд тэр ялангуяа тэр клуб хаус дээр ордог багт бол ярьдаг байсан да. Чи сайн хэллээ л гэдэг. Энийг цааш нь түгээн дэлгэрүүлмээр байна, хүмүүс түргэмээр байна тийм. Тэгээд манай монголчуудын чинь нэг аягүй сонирхолтой өрнөг зонцлог болвол өөрөө юм унших их дургу. Хүний ярьж байгааг чанарах сонсох их дуртай байна. Яа одоо тэр нь одоо бусад улс орнууд ч гэсэн тийм байдаг юм шиг байна. Гэхдээ манай монголчууд тэр бүр нарийн бүр яриаг гитэрхий. Ерөөс юм уншдаг. Тэгээд одоо тэгэл өмнөөс нь одоо ингээд уншиж гэж нэгсэндээ одоо ингээд будааг ингээд амдаа хийгээл нөгөө ээж нь хүүхдэд хийж идэх шиг ажиллаж байгаа халбагдаж амруу хийж өгч юм гэсэн үг шүү дээ. Тэгээ яг надаас үүдүүд юм байна. Тодорхой юм онлын суурьуд ярилцчих юмнууд нэмэгдэхгүй бол юу дуртайгаар улс төрийг яриад байна. Тий. Хамаа номбог авч байгаа шүү дээ. Тий. Юу дуртайгаараа тэгээд дандаа тэр нь юунд байгаа хөр зэрэг цаад дандаа нэг тодорхой комбинаас нэг тодорхой өөрийн ажиллагаа. Тэрэнд хөтлөгдөж ороод байна. Тий, нэг юм. За тэрэнд нь уудагдаж ороод эдгээр чинь айгүй гоё хүмүүс юм, эдгээр чинь айгүй мундаг юм байна. Энд чинь айгүй зүв юм яриад юм. Нөгөө инким бол энэ чинь айгүй зүв юм байна. Шал буруу юм, шал худлаа юмд итгэцэл явж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд харалт одоо ингээд энэ Улаанбаатар хот бидрийг утаагүй болгож өгчнө гэж 20 жил андуурлаа тий. Тэгээд өчнөө олон тэрбум арт түмний хөрөнгөөр шахмал төлж, зуух, муух, илтгэн янзын худлаа юм ийж мөнгө төгрөг хулгайлаа, идлээ өөртлөө Улаанбаатар хот утаагүй болсон аа. Ахгүй шүү. Улаанбаатар хотыг утаагүй болох хүмүүс нь тэр утаад гаргадаг хүмүүс нь өөрсдөө байхгүй юу? Тэгэл болоо ерөөс өөр юм ерөөс байхгүй. Тий. Тэгээд бид нар тэр улс төрчид нь чи битгий худлаа яриад ээ. Чи Улаанбаатар хотыг утаагүй болгоомж худлаа ярих болоо. Тий. Цахилгаан станц эзэн барих гэж байгаа яриа. Тий. Гэр хорооллуудын цахилгаан арчим хүчний хангамжийг сайжруулах тухай асуудлаа яриа. Трансформаторуудаа хизээ шинжлэх гэж байгаа яриа. Нэмэлт чугмуудад таагур яа тавих гэж байгаа яриа. Тэгээд одоо ингээд бүх айлууд цахилгаан халаагуулт шилжих юм бол энэ шугмууд нь трансформаторууд нь дийлэхгүй шүү дээ. Бүгд шатаад тас хүрээ. Бодит юм бол яг тийм л. Бодит байдал нь яг тийм байна шүү. Тэгэл худлаа тэрэн дээр нь цуг тараагаал шахмал түлшгэж шал худлаа юм хийгээл те. Тэр шахмал түлшний үйлдвэр дээр очино. Яаж бодлуулсан байгаа гэдэг дээрээс навсан зургийг харж байгаа ч тийм шүү дээ. Эргэн тойрны хичнээн километр газар ямар мохоо бозрын юм болгож өргөсөн байна тийм. За тэгээд ямар ч цаас өнөөдрийн анхны маань ярилцлагад өнөөдөрт өндөрлүүлээ. Тэгээд энэ маань амжилттай цаашаа үргэлжлүүлсэй гэж хүсэж байна. Тэгээд өшөөх төгөөнд дэлгэрээд явах юм бол одоо энэ улс төрийн суурь онлын талаар мэдлэгтэй иргэд нэмэгдэх юм бол энэ улс төрчд юу дуртайгаа хийх болно. Юу дуртайгаа хийдгийнх нь хорон өнөөдөр Монгол улс байгаа. Монголын иргэд байгаа. Монгол айл өрхүүдийн орлого муудаж байгаа. Амжиргааны төвшин муудаж байгаа, чанар муудаж байгаа тийм. Тэр бидний төлж байгаа үе түмэн татврын мөнгийг юу зарцуулж байгаа бид хяналт тавьж чадхаа байсан. Нийгмийн устгуулж байгаа айгүй хүнд байдал очиж байгаа учраас ингээд энэ
контентийг нь олон дэмжиж байгаа хүссэн залуучуудынхаа Тэгээ хүмүүс өөрсдөө ингээд улс төрийг зөв олгоод улс төртөө ингээд зөв оролцоод тий. Тэгэхээр явандаа улс төр нь ингээд зөв голдрол руугаа ороод ирэхээр тий. Улс төрч гэдэг энэ ажилчин өөрөө эмч багш барилгын инженер гэдэг шиг юм мэрэгжлийн ажил байхгүй. мэрэгжлийн ажил. Мэрэгсэн хүний хийх хэвээр ажил байхгүй. Тэр хүний сонгогчтойгоо зөв ажиллаа, зөв мэдээллээр хангаж өгөөд, зөв тийшээгээ энэ улс төрийн үйл явцыг залаад тэр хүмүүс нь тий сонгогчтой тэндээс ирж зөв мэдээлэл өгөөд эндээсээ сонгогчдынхоо дундаас зөв одоо хүсэл шаардлагуудыг хүлээж аваад ингээд амьд ийм организм болоод ажиллаж эхлэх хэрэгтэй юм байна л да. Өнөөдөр Монголд зүгээр л адгийн лойрын популизм л газар сайд илэрсэн ба шүү дээ. Тий. Энэний гол бурууд нь бол арт түмэн өөрөө юу юм гэхлээр тэрийг л бид нэрлээ зөв ойлгож авах хэрэгтэй байна. Тий. Бид нар өөрсдөө бэлэн юм үсээд бид нар өөрсдийнхөө шийдэх ёстой асуудлаа үнээр шийдвэрлэх гэдэг яваад байсны гайг горыг л өнөөдөр ингэж амсаж байгаа байхгүй. Тий. Ямар арт түмэн бэ? Тийм засаг төр байна гэдэг айл 19-р зуунд хэлсэн. Тий. Яг тэрнийхээ толин тусгалыг харж. Тий, тэрнийхээ толин тусгалыг харж. Өнөөдөр улсын хурал дээр тэр наара гишүүнийг жигшээл ямар муухай балиарын бозрын заваын муухай янхан хүүхэн гэл ингээд шуугилдаж байна. Тэр чинь л Монголын нийгмийн толины тусгал байхгүй. Тий. Бид өөрсдөө тийм учраас л тийм хүнийг сонгоод тийш хийсэн байна. Тий. Бид өөрсдөө тийм байна. Тэгээ та өөрийгөө толинд хараад толийг уурлаад харчих гэж болохгүй шүү дээ. Толин дээр таны өөрийн чинь муухай царай л харагдаж байгаа. Тий. За тэгээд ямар ч өнөөдрийнхээ яриг ингээд өндөрлөе. Жаргаа тэгээд жаргаа. За анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараад дараагийн нэвтрүүлгээр хэмжээрэй. Дараагийн подкастаар уулзцаая.